Буян тухай Чингис хаан хүсний бодлоос эд шидийн орны багийнхан хөдлөх гэж байна. За энэ ерөөсөө учиргүй нүдэнээс чимдаанууд гархан дээ. Юу аваад ирвэ одоо? Нэг нь агаал дамжуулчдөө. Баян осны ялгаа. Би бол гуйлгч байна л дээ. Таны одоо ганц мөрөөдөл бол гэрэл байгаа юм байна шүү дээ. Тий, гэрэл өөр юм байна. Бас өөр ингэс нэг орох. Шалтай шалгүй байхгүй байх. Хаяа залбираад явдаг. Өөртөө залбирж явдаг. Би өөр хүн тэгээд залбирж байна. Хаяа ингээд залбираад ингээд дотоодод ингээд залбираа явахад хав бүх юм аль болчихдог. Мөн сайжаад тайлал. Зөв. Тийм байх юм даа. Та болохоор арх уу гэж хэлээс алдсан юм уу? Тийм. Өөр зам баг. Ягаад? Мэдгүй. Би бол жолооч хүнтэй бэцээ. 아주 큰도 안 믿고 그요. 자, 누가? 자, 미팅가 사람들. 자, хэд хүргээ насалж байна одоо? Би одоо 69 хүнтэй. Яасан сайхан насаа. Отноос удаан жаргаарай миний охин. За. За, одоо баярлалаа. Баярлалаа миний охин. Гэтэл сайхан байна. Чамд бэлэг гээд өвлийн үгээ аав нь ингээд оёод аваад ирсэн байдаг. Яах вэ? Өвлийн үгээ аавд нь дахиад өөр зүнх найзууд нөхцөх байгаа байхгүй юу? Тэгвэл чи энэ зүнхээ авах уу? Юу гэж бодож байна? Тэгтээ яасан? Тэг найзууд хэлэхгүй утарч өгөх гэж яагаад вэ? Ууе миний охин яагаад үлсэн юм бэ? Уу аав чих муутай юу гинэ миний охин? Ангутага үнэл бидэг. Ой ви. Баярлалаа гэсэн. Өвөө ирж ирсэн урд нь. Өвөө ирж байгаагүй юу? Янгүйсэн чи ямар вэ? Гоё байна. За. Баялаг хамчилгаа орч идэх үү? За миний охин хийж байгаа. Таван хантай гис төртэй би. Өөрөөр түүхтэй Монгол төртэй би. Бурхад мэндэлдэг дорнод төртэй байдаг миний хонх намайг хөл дөрүүлсэн ботхон буйлаа намайг хэл дөрүүлсэн уухайгийн гонодод жигүүр өргүүлсэн хотын дүү надад ухаан сараасан эвлэрвэс би тухайн эвлэрвэс би өсвөлийн гүрдээ эвлэрвэс би хаахын гүрдээ энэ бол миний зүрхний бичээ эвлэрсэн цагтаа монголчууд бич хүчтэй адрын дотроос өдрмөн бутдаг амныгаа нуруу
Аныгаа нуруунд гэрмэн багтаг, өргөөн дооноо, наран багтаг, үгэлгийн дотор минь алсын явчихдаг. Өвөө маань бас өвөлж явна. Юу болваа өвөө? Сайн нэг хүүхэд өвөөгөө ирсэнгээ баярлаад өвөлсчээд манай өвөө энд машинд орж ирчээд өвөлөө залдгүй. Өвөөгийн сэтгэл одоо ямар байна өвөө? Нэг хөөхэд 20 дугаар анги хөөхэд тангадан гарсангаа Монгол хүний хэвлэж хэлэх шилэг уншаа. Уншаагаад ойлаад хичнээн ч одоо одлогод ойлаад дагааж ойлаад яагаад ойлаад тахыг асуусан чинь өглөө орж ихээр баярлаад ойллаа гэ. Бүр өнөөсөө ойлаад дагааж ойлаад гадаач. За одоо манай ичтэй удаа юм ингээл өвөө охинтойгоо машинд орж уйлаад айлд орж айлын хүүхэд уйлуулаад тэгэл цасан охтод нь дагаж уйлаад гэдэг ийм л за цасан охоо алилагч ирэх гэдэг чинь харал та. Ярамдаач тэгээд мөхөмдөж хуй гараад тэгээд ёо гадаа гараад баг амьсаа авч юм шүү. Миний хаа ер нь танаад нэг одоо гэрт нь ямар нэгэн зүйл дутагдж байгаа нь юу вэ? Миний одоо ганц зорилго гэрээ томсгоч ийл гэсэн бодолтой байх. Одоо хүүхдүүд ингээд тойрчгүй одоо ингэ тоглох зай баг. Тэгээд айлхаар хүүхдүүдтэйгээ ингээд гэртний 50 амралтанд тоглуулад манай том хүүхдүүд даалгавраа хийх баг зай байдаг шүү дээ. Ингээд баг л за хурд нь манай даалгаврыг идэхгүй бол нөгөөдөл нь Бараг хийлэхгүй энэ маань. Бараг хийлэхгүй ороо ярьж байгаа тий. Тэгээд яг би бас дотроо нэг гэрээ томсгочихсон гэсэн юм тийм зорилго хүмүүсттэй л байдаг. Аа ингээд хүссэн 5 онтой гэр нь яг тэр портер дээр атсан бай. Одоо энэ 4 онтой гэрийг бид нэр 5 онтой болгож барихаа 20 залуу цогцсон байна. Одоо хэлээгүй байгаа. Хамт орцгаая. Цаашин 5 онтой гэр аваад ирлээ. Ингээд таньсхий сонсоо. Сатана бэнтэс баярлалаа. Тэгвэл эцэг мөрөж бодчихсон. За. Маш их хийсэн шүү дээ. 4 онтой гэр нь 5 онтой болж байна. Надад бас тийм. Халуун бүлэр одоо тэгээ сайхан амьдрын шүү дээ. Одоо идчихгүй мөрөж биш. Одоо тэг амьдрал дандаа гэж. Чинkä миний дүү юм яа. Бүгд За сайн байцгаана уу? Сайхан хаварж байна уу? Ажил төрөл амьдрал сайн уу? За одоогоос яг 7 жилийн өмнө энэ Вашингтон хотод хэл сурах гээд би одоо ирж исэн. Одоо дурсамж санагдаж байна. Тэгээ цаг хугацаа гэдэг өөрөө маш хурдын. Тэгээд өнөөдөр бас Вашингтон хотод ирээд ичдийн орны талаар бол баг 2-3 дахь удаа бид нэр уулзалт хийж байгаа баха. Тэгээд одоо хэлсэн ярьсан болгон өөрөө жоохон хаагур жоохон сонсогдохгүй байна уу те? За өнөөдөр өмнө одоо баг 2 жилийн өмнө дэлгэр цагт авах дээр ирээд одоо ичдийн орн гэж ийм мөрөөдөл байна те. Ингээд Монголд одоо ийм асуудал байна гэдэг ингээд ярьж байхад бол одоо тэр үед биднэрт газарч байсангүй одоо төсөлж байсангүй үндэ яг мөрөөдлөөс өөр юуч байсангүй өнөөдөр бол 2 жилийн дотор яаж баг ичид бүтэж болдгийг Монгол бас залуучууд харуулад дэлхийн монголчууд яаж нэгдсэн энэ сайхан мэдээллийг хуваалцаж за энэ хугацаанд таньд тусламж өгж
биднийг дэмжижсэн хүмүүстээ бол бас ийм юм болсон шүү гэд энэ тайлагнаж явах бол үнэхээр бас маш их сайхан ийм одоо ажил байлаа. Тэгээд бид нэр Сиэтлаас эхлээд бараг нэг сар орчим явж гин ерөнхийдөө. Нэг цэргийн баярын өмнөх нь дөрүүлээ гэрээс одоо Монголоос Улаанбаатараас гарсан санагдаж байна. Тэгээд Сиэтл, Сакраменто, Сан Франциско, Лос Анжелес, за тэгээд Денвер, Чикаго гэсэн хотуудад уулзалт хийсэн. Дандаа бид нар одоо машинаар ингээд ерөнхийдөө бол явсан. Нэг 4000 майл гэхээр нэг Баян Улгийн аймаг руу 4 удаа явах хэмжээний газар ерөнхийдөө явсан байлээ. Монголд хамгийн хоолцыг нь Баян Улгийн аймаг хүртэл явж байгаа. Тэгэхээр монголоор харьцуулбал тэгээд энэ хооронд бол үнэхээр маш их өстой нүдэ нээлээ гэдэг шиг зүйл боллоо. Үнэхээр монголчууд хүүхдийн төлөө яаж нэгдэж чаддаг те. Дээрээс нь дэлхийд дээр ямар их том боломж байгааг бас харж түүнтэй бол дандаа монголчууд маань биднийг одоо холбож өгч те. Одоо юу гэдгийг тэр Amazon, Facebook, Google за тэгэл одоо маш олон ийм олон улсын байгууллагуудтай бас уулзаж хамтын ажиллагаануудыг бол эхлүүлсэн. Энэ нь бол бас өөрөө их том одоо бодиттой үр дүнгууд бас гараад явж байгаа. За тэгээд HD орны талаар ярьж эхлэхээс өмнө одоо би нэгэн түүхээр одоо хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлийн эхлэл болоод үүсэл гарал өөрөө маш чухал байдаг. Тэгэхээр ер нь яагаад одоо хамгийн анх энэ Лавдуун дохио гэдэг ийм нэртэй төрийн бас байгууллага одоо байгуулагдсан те. Жишээ нь яагаад одоо энэ хүний 8 гэдэг хүний 8-ны эсрэг гэдэг нь ямар учиртай бас анх эхэлж исэн гэдэг ийм олон одоо хүмүүсийн сайн ойлгож амжаагүй асуултууд байдаг л да. Тэгэхээр би бол яг хамгийн сүүлд бол одоо Америкт сурж агаад тэгээд 12 онд бол 6 жилийн өмнө яг эндээс би одоо Улаанбаатар руу очсон. Тэр үед бол надад нэг айхтар том мөрөөдөл юу гэдгийг нийгмийг өөрчлөхийг хүчирхийллийн эсрэг тэмцэе гэсэн ийм одоо бодол санаа бол байсангүй л дээ. Яг үнэндээ бол одоо нэг ажил төрөлд орёдоо л гэсэн нэг иймэрхүү л одоо бодолтой байсан. Тэгээд одоо Монголд дөнгөж очичоод нэг 2 сар орчим болсны дараа бол одоо яг нэг өдөр одоо ажиллаад хараад тий гэрлүүгээ явж байхдаа бол би энэ хилмигдэгсдийн өшөө гэдэг энэ хөшөөний хажуугаар ингээд санаандгүй явж таарсан. Тэгээ одоо бол би боддог хэрвээ тэнд нэг юм 5 минут зөрсөн бол тий би нэг бол арай өөр газраар л явцсан бол өнөөдөр би энд ингээд зогсоод тий энэ хүчирхийллийн эсрэг гэсэн ийм юм ярихгүй байсан баха гэж боддог. Тэгэхээр магадгүй нэг хүний амьдралын эргэлтийн цэгч гэдэг юм уу тий ямар нэгэн зүйл одоо дуудсан байна уу гэж зүгээр одоо бодоход тийг санагддаг. Тэгээд энэ хүн бол нүдэнд шууд ингэж одоо тусч байгаа юм л да чи нэг хөл нэг гар байхгүй те. Тэгээд бичээд барьж байгаа юм хүний 8-ыг зогсоо гэсэн. За сайн байна уу? Сайн. Таныг одоо их олон хоног энд ингэж суухыг харлаа. Тэгээд та надад нэг жоохон тайлбар өгөхгүй байхаа. Би одоо окно алдаад одоо 3 жил болгож байгаа маа. Тэгээд одоо шүүх цартаар гарбур дотор би ингээд сууж байгаа олон газар хандсан. Та тэгэхээр энд бол ер нь тэмцэл явуулж байна гэж ойлгож болох уу тийм ээ? Хүний 8-ны эсрэг Монгол улсад одоо хүн халтаалах баг жирийн болж байгаа юм шүү. Бүх шатандаа бүр хэрэгжчихсэн. Цагдаа нь хотголдож байна, прокурор хотголдож байна. Энд одоо нуугаадах юм ерөөсөө байна. Зөвхөн эдний талд үйлчлдэг юмыг би болчихсон. Тэгэхээр би танаас энэ асуудлаар илүү тодруулж одоо ярилцлага авч болох уу? Бодно бүр шүү. Би бүр дэлгэрэнгүй зарим нэг метродыг үзүүлсэн ч одоо болж байна. За ойлголоо хаа. Тэгээ хоёр гэрт нь очиж уулзсан. Тэгэхэд бол би яг нөгөө маш их том одоо юм шоконд орсон. Яг тэгэхээр энэ хүний 16 настай одоо жоохон охиныг нь хичээлээ тараад явж байхад нь одоо хүчээр булгайлж авч яваад тэр дарихийн одоо бэлгийн уулын ингэр гэдэг газар одоо тэнд харагдчихээн тэр нэг юм шавар байшин шиг юм одоо балгас шиг юм зүйлэнд өөр 3 охинтой хамт одоо хороод 6 жилийн туршид тэр 4 охиныг зарсан байдаг. Нэг охин амиа алдсан. 6 жилийн туршид. 6 жилийн дараа маш аимшигтай нөхцөлтэй газраас охиноо амьд олж авсан. Янз бүр гэдэг. Тэгэхдээ үнэхээр аимшигтай зүйлүүдийг охин нь бол энэ 6 жилийн туршид ямар амьдрал туулсан те өдөр болгон тэр яаж зардаг байсан өөрийг нь тэгээд яаж амьдруулсан бүгдийг нь бол аав ээж авд бол ярьж өгсөн. Тэгээ аав нь бол үнийг бид одоо 6 жил бол тэр ирээн замын үед охин хайгаагүй газар баг. Ингэж явж байхдаа ч гэсэн энэ хүний 8 ямар ийм одоо их том сүлжээ болсон байгааг өөрөө олж харсан л. Тэгээ охиноо олж авсны дараа бол ингээд цагдаа сэргийлэх гэж зөндөө олон газар явхад бол бүх төвшөндөө ерөнхийдөө энэ хүний 8-аатай хутгалтсан төрийн одоо энэ одоо хүчний байгууллагын тий бүртгэлийн газрыг ингээд
сүүлдээ ингээд ийм одоо тэмцэл хийгээд гудамжинд сууж явахад нь би бол тааралдаж таарсан байна. Тэгээд би бол итгээгүй за би бол одоо итгэхгүй байна. Тэгээ наадах чи үнэхээр миний одоо төсөөлж чадахгүй зүйл байна. Тэгсэн чинь чи тэгвэл үнэхээр хүсвэл чи очиж уулзаж болно гэх. Тэгээд би тэр машиныхаа дугаарыг ингээд нууцлж агаад бит хоёрыг очоод тэр шүүн одоо нуугдж исэн охиныг нь одоо нуусан байсан тийм газар бол очиж уулзсан л да. Тэгэхэд бол би яг үнэн сэтгэлээсээ шоконд орсон. Ягаад гэхээр тэр 4-5 цагийн туршид бол яг тэр охинтой ингээд өдрөө нь хараад ярилцаад те тэр биен дээр нь байгаа шарх сорив за тэгэл одоо бүр тамхины унтраасан тэр сорив тэр бүр үнэхээр аимшигтай зүйлсийг бол би олж харсан. Тэгээд за энэ бол үнэхээр байж болохгүй зүйл байна те. Би үүний эсрэг ямар нэг юм хийж чадах болов гэв. Тэгээд эхлээд нэг юм бичлэг хүний наймыг зогсоо гэдэг нэг юм бичлэг хийгээд YouTube дээр энэ ахаар бүх зүйлийг яриулаад би асуугаад те ингээд ээж нь ингээд үүлээд ингээд миний одоо үнэхээр ингэж худалдаасан энийг бол ярьж исэн. Тэгээд тэрийг бол одоо нэг шөнийн дотор 11,000 анх үзээд хүний наймаа гэдэг юм нэг юм сэртгийсэн мессеж нийгэмдэр ирж исэн л да. Ийм зүйл хажууханд ч юм байна гэдэг талаар. Ингээд нэг сар орчим энэ дараа бол тэр 10 сарын 24-ний өглөө одоо энэ Ган Зориг гэдэг хүн бол гадны нөлөөтэйгээр амиа алдсан. 6 жилийн өмнө бол одоо яг энэ хүний наймааны талаар нэлээд их аюултай мессежүүд түгж эхлэх үеэр. Тэр хүртэл бол би яг шийдвэр гаргаж чадахгүй байсан. Одоо би энийг хийх ёстой хүн мөн үү биш үү те? Би ч одоо ийм юм мэдэхгүй шүү дээ те. Тэгээд ч би одоо Монголд 8-9 жил би одоо байгаагүй. Над ч яах тэр нөлөө гэж юм байхгүй тэнд чинь. А яг тэр Ган Зориг гэдэг хүн нас барахад бол за би бол үнэхээр миний хийж чаддаг зүйл байвал те. Би одоо золиос гаргах ёстой бол энэ хүний наймааны эсрэг, хүчирхийллийн эсрэг би одоо тэмцэе гэдэг ийм шийдвэрийг бол яг тэр нас орсон өдөр гаргаж ирсэн л. Тэгээд тэр өдөр нь над руу цагийн хүрдэг нэвтрүүлгээс залгаад за чи хамгийн сүүлд нэг сар ойрхон байсан хүн байна тий Ган Зориг хүн гэдэг хүнтэй чи өнөө орой цагийн хүрдийн шууд нэвтрүүлгээр ороод энэ хүний наймааны энэ зүйлийн талаар ярьж чадахгүй тий тэр гэмт хэрэглүүдийн талаар чи илчилж чадахгүй гэж асуусан. А чамайг ингэж оруулснараа би өөрөө асуудалд орж байгаа шүү гэх. Тэр хүн хэлжсэн. Ингээд яг тэгэхэд бол одоо 21 аймагт ингээд цацагдж байгаа яг шууд нэвтрүүлгээр тэр ямар прокурорууд энд хутгалцсан байсан тий а тэр одоо хүүхэн зардаг зулаа гэдэг байгаа хүн хэдэн удаа нэрээ солиулсан байсан ямар бүлэглэл хаана охтуудыг хөдөлж исэн бүгдийг нь бол яг тэгэхэд шууд нэвтрүүлгээр хэлж исэн а энэний дараа бол нэг тэр өвөл за түүнээс цааш нэг жил хагас бол миний амьдралд маш их олон халдлагууд ирсэн одоо юу гэдгийг маш олон төрлөөр эд материал юм биеийн тий ерөөсөө тийм дарамт шахалтууд бол маш их өндөр байдаг байсан. А тэрийг бол бид нар туулж бас гарч чадсан. Ингээд лантуун дохоо энэ хүн 6 жилийн турш энэ хүний наймаа байна гэж яриад явуулсан байна. Энэ тэндгүү ингээл энэс болгоомжлооч те энэ ийм юм болоод байж таг тэр үед сонсоог. А энэ хүний амь насаар золиос болж энэ дохоо ирэх ёстой юм байсан юм байна гэж ойлгож. Энэ хүн амиа алдчихж тэр залуучууд сэрж те а яг энэ толгоор бол антуугаар цохиод авж байгаа мэт ийм дохойг бол үнэхээр энэ хүний амь нас биднэрт өгсөн. Ингээд залуучуудыг цуглуулж эхэлсэн те за энэ хүний наймаа хүчирхийллийн эсрэг яг зөрөгтэй те нэгдэх ийм залуучууд байна уу? Олон 100 залуучууд, олон 10 залуучууд уулзж ирсэн. Гэхдээ яг 9 залуу тэндээс үлдээд тэгээд бол анх ингээд хүний наймааны эсрэг гэдэг ингээд өөрсдөө ил зарлаад ингээд бол анх эхэлж ирсэн. Энэ бол одоо энэ лантуун дохоо гэх төрийн бас байгууллага анх эхэлсэн түүхтэй их үүсэр байгаа. Ингээд манайх дээр зөвхөн хүний наймааны биш хүчирхийллийн дуудлагууд ирдэг бас. 5 сарын 13-нд 13 онд 5 настай хүүхдийг төрсөн аав нь заазууртчлаа гэдэг одоо ийм тэрийг санаж байгаа хүмүүс байгаа бах те 5-6 жилийн өмнө хүмүүс бас мэднэ. Тэр хэрэг манайх дээр ирж исэн. Тэгээд тэр түргэний эмчээр явж исэн Бацук гэж залуу нь өнөөдөр манай хамгийн идэвхтэй залуучуудын нэг байдаг. Тэр түргэний эмчээр яг тэр 5 настай хүүхдийг тэр одоо заазуурдуулаад юун дээр одоо түргэн дуудаад очсон залуу нь бол анхны нэг дийлгэжсэн л. Ингээд бидний хамгийн анх хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ажилласан зүйл нь бол энэ 5 настай хүүхдийн хэрэг. Тэгтэл энэ 100 хэдэн 100 хэрэгээс илэрдэг одоо ил болсон л тэр 5 настай хүүхдийн болохоос биш тэрний цаана тэр чимээгүй яргалал болоод хүчирхийлэл ямар аимшигтай хэмжээнд хүрсэн байгаа юм бэ те бид нар чи өнөөдөр Монголын ирээдүйд болсон хүүхдүүд байхад бид нар үнэхээр яргачнаас адууснаас доор ийм бочлоо гэж юу гэж хармаар үнэхээр аимшигтай тэр байдлуудыг бид нар маш олноор нь олж харсан л тэрний дараа бол бид нар
олон одоо маш олон ийм кейсүүд байдаг. Тэгээ өнөөдөр Монгол улсад ер нь хамгийн чухал зүйл гэдэг ингээд бид нар ингээл улс төр эдийн засаг гэдэг маш олон юм байдаг. Гэхдээ энэ болгоноос хүн гэдэг ойлголтыг аваад тавьчвал бүгдээрээ утгаа алдна тийм ээ. Хөнгөө эдийн засаг, хөнгөө хөгжил, хөнгөө боловсрал гэж байх. Хүн гэдэг маань өөрөө өнөөдөр энэ Монгол ирээд болсон хүүхдүүд ба. Бид нар 90 оны ихээр тараншааны хүүхдүүд гээд хэдэн мянган хүүхдүүдийг өнөөдөр гудамжинд өнөөдөр гарч хүүхдүүдэд алдаж ирсэн. 2005 6 оны үед тэр хүүхдүүд маш олноороо энэ гадаад руу хүн худалдаалахын тэргийн золиос болоод банднэр нь хулгай хийлгдэг Европ, Хонконгд аваач те охтуудыг нь биеийг үнэлүүлдэг ийм том юм золиос болж хүүхдүүд алга болсон. Одоо Малайзд гэхэд 7-оос 800 охтууд өнөөдөр тэнд одоо биеэ үнэлж гэсэн нэрэндээ бэлгийн үчирхийлд өртөж байгаа гэсэн мэдээлэл тав байгаа. Бид нар очиж үзчихсэн. Тэгэхээр өнөөдөр том аюул маань том асуудал маань өнөөдөр энэ хүүхэд энэ хүн гэдэг зүйлээр бий болчиход байгаа юм л та. Бидний ид шидийн орон гэдгийг эхлэхээс өмнө ид шидийн уут гэдэг аяныг 4 жил ерөөхдөө байсан. 4 жил анх сэтгэлийн мянган бэлэг гэж байсан. Өнөөдөр тэр аянд бэлэг андулж исэн хүн ч гэсэн тэр хойно сууж байна, харагдаж байна. Тэгэхээр анх бол бид нэр их гэгээлэг эхэлж исэн энэ аяныг. За ястаа хүүхэд баярлуулъя те. Хөөрхөн хүүхдүүд ингээд Улаанбаатарт чинь тийм 21 аймагаас мал хуугаа зодонд алдаал тэгэл ингээд амьдрал нь ингээд байхгүй одоо хэцүү болоод ямар ч газар байхгүй те жалганд ингээд хідэн уулд аваад улсын орой дээр амьдэрдэг. Өнөөдөр идэх хоол байхгүй, орой төлөх нүүрс байхгүй айлаад олон зуун хэдэн мянга байна л. Тэр хүүхдүүд хизээч өвлийн өвгөн гэдэг хүнтэй уулзч үзэж байгаагүй те. Ер нь бол юу идэх хоолны л асуудалтай тийм айлууд байдаг. Тэгээ бид нар тийм хүүхдүүдэд өвлийн өвгөн цасан охин болж очиод те баярлуулъя тэгээд ингээд гоё захидал бичээд хэдэн мянган захиа бичдэг байсан. Тэгээд очиж уншиж өгөөд тэгээд ингээд тийм аяныг анх эхэлж ирсэн. Их сайхан аян байх хэрэгтэй байтал ерөөс эхний өдрөө манай 70-80 цас охин байдаг. Цасан охтууд бүгдээрээ уйлаад ингээд бодог нь урсаад ороод ирсэн. Яасан гэсэн ерөөс хэдэн айлаар ороод нийгмийн бодит байдлыг харахад бид нар шоконд орж байгаа. Өнөөдөр Улаанбаатарын байшинд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн тэр хойдлын баян шөнийн амьдралыг сайн мэдхгүй. Гадаад ч гэлтгүй ерөөсө хотод ч гэсэн тийм. Тэгэхээр яг өнөөдөр нийгэмдэр бодит зүйлсийг хэдэн зуун залуучууд бол харж хэлсэн л дээ. Одоо ингээл хасах 47 градуст те өнөөдөр өмсөх готол байхгүй тэгэл усаа ингээл чирээл явж идэг. 4-5 км одоо харанхуй шүүндээ ямар ч гэрэлгүй газар одоо сургуулаасаа гэрлүүгөө явдаг. Жохон 7-8 настай хүүхдүүд байж гин. За тэгэл өнөөдөр хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол өнөөдөр тартагтаа тулсан. Тэгээ ядуурл өнөөдөр бол хоёр тал руугаа бүр улам илүү зааг нь ингээд хоёр туйл руугаа бол яваад байна те. Тэгэл одоо энэ ганцхан удаагийн ээлжийн өмсөх хувцастай тэрийг ингээ угаагаар тавьчихсан ийм одоо хүүхдүүд байж гин. За хогийн цэг гээл 4 том хогийн цэг байна. Тэн дээр одоо хэдэн зуун хүмүүс бол тэнд ажиллаж амьдарч хог ухаж одоо амьдарч байна. Тэн дотор маш олон хүүхдүүд тэндээс яг хог ухаж тэндээс одоо хоол олж идэж байна. Өнөөдөр яг энэ 21-р зуунд те энэ Монгол хөгжил гэж ярьж байгаа ч гэсэн нэг ийм хэсэг бол үнэхээр өнөөдөр Монголоос бас байна. Хүчирхийлэл 5 хэрэг тутмын нэг нь мэдээлэгдэх магадлалтай гэж байгаа. Ерөнхийдөө бол хүчирхийлэл бол ийм чимээгүй тагал мэт ерөөсө баг хамаатан садан болгонд айл болгонд ерөнхийдөө хүчирхийлэл тодорхой хэмжээгээр бол байна. Бүр аимшигтай хэлбэр нь бол одоо энэ хүүхдийг хүчинддэг те одоо саяхан л бид нар Чикаго хотод нэг жагсаал давхар ингээд хол явж байгаа ч гэсэн хэлээ л дээ. Тэр ой 8 сартай хүүхэд гээл те одоо аимшигтай юм сонсогдож шít. Тэгэл одоо маш олон иймэрхүү юмнууд бол байгаа. Би өөрөө шөнө ой 7 сартай би хүүтэй те энэ өөрөө хүүхдтэй хүний хувьд бол энэ бол маш их эмзэглүүлжтэй зүйл байхгүй. Хүний хүүхэд ч гэлтгүй чи ингээд хүүхэд байж байгаа. Тэгэхээр яагаад энэ болгоны байр солигдчих вэ? Яагаад өнөөдөр тэр нохойн гэртээ орчих вэ? Яагаад өнөөдөр хүнэн нүүдэн дээр хөвтөж байна? Энэ хүүхэд 2 цагийн дараа энэ өвлийн хүүтэнд хайчих уу те? Энэ болгон өнөөдөр маш их том эмзэглэл болж байгаа юм л та. Өнөөдөр яг Улаанбаатар хотын хамгийн баян тансаг гэдэг газраас хамгийн ядуу айл хүртэл 9 км л байдаг. Бидний энэ яриад байгаа энэ бүх энэ асуудал бол энэ 9 км дотор л одоо өрнөд байгаа юм л та. Тэгээ бид нар яагаад энэ 9 км дотор те 70-80 жил хэдэн занаас наслах юм бөөмөд би бинийгээ хайрлаж чадхаа болчих. Яагаад өнөөдөр энэ хүүхдүүдийг бид нар энэ их төрийн янз бүрийн босромог байдал болоод энэ эцэгхийн хариуцлагагүй байдлын дунд яагаад хүүхдүүд өнөөдөр золиос болох хэвтэй тэ энийг өнөөдөр яг өнөөшн хоолгүй хонжоо идүү хүүхд байгаа тэ энэ хинт ч хамаагүй асуудал юм уу тэ энэ бол хамгийн том эмзэглэл гэж хамгийн том эмзэглэл өнөөдөр тэр партай байшинд амьдрнөө энэ гэр хороолт амьдрнөө эцсийн зогсоол нэг л газар байгаа. Тэгэхээр энийг бид нар дахиж нэг бодож үзэх хэрэгтэй. Өнөөдөр
Үүний өөрчлөхийн төлөө те хэн нэгнийг одоо төр засаг хийчих байх, эцэг их нь хариуцлагатай болчих байх гэж хүлээхгүй ямар нэгэн зүйл хийх л хэрэгтэй болж байна. Өнөөдөр одоо энэ годомжинд ингээл дуудуулаад гуйл гуйгаад сууж идэх хүүхдүүд бүгдээрийнх нь үсийг усаал те ингээл нэг газар өвөл хөлдөөчихгүйгээл хэд хонуулдаг эрэгтэй эмэгтэйг. Энэ 16 настай охин ингээл 3 хүүхэдтэй те. Өнөөдөр ингээ зүгээр хан мөрөгцөн л байгаа байхгүй. Энүүний хох гэдэг те арчаагүй гээ хэлчих бол амархан л та. Гэхдээ хэн нэгний гараа сонгох хэрэгтэй болж. Тэгэл бид нар 90 хотод очиж ажилласан 300 орчим охтуудынд бие үнэлж байна. Тэдний бараг 60% нь хүчээр бие нөлөөлж байна. 15 6 настай охтууд байна. Тэ? Яг бүр ингээд бид бараа зарж байгаа мэт ингээд нэг ийм хоргонд 5 охин суугаад нэг ийм саваа барьсан хятад уртлуур нь алхаад ингээд цогтөг. Бүр тийм юмнуудыг хүртэл бид нүдэрээ харсан. Маш аимшигтэй нөхцөл байдлаас бас бид нар өөрсдөө ч гэсэн ойртолд ороод бол нааш иржсэн. Тэгэхээр энэ асуудлуудын эсрэг ямар нэгэн шийдэл байх ёстой гэдэг хамгийн гол санаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нар сайхан мэдээг хуваалцах гэж ирсэн. Хичнээн хар бараан зүйлсийг одоо үнэн боддоор хэлж байгаа ч гэсэн ярьж байгаа зүйл бол салхинаашаа эргэцэн шүү гэдгийг хэлэх гэж явж байгаа. Ямар ч байсан Монгол залуучууд сэрцсэн те үүний эсрэг ажиллаад эхэлсэн, хөдлөөд эхэлсэн, аль хэдийн үр дүн гаргаад эхэлсэн байгаа шүү те. Үүнийг хэрхэн том болгох вэ? Үүнийг хэрхэн хүчтэй болгох вэ гэдгийг хамтдаа шийдэл ярих гэж ирсэн байна. 2017 оны 3 сарын 13. Одоо өнөөдрөөс нэг жил гаруй өмнө бол нэг юм далийн хашаа одоо нэг юм хоосон хашаанаас өөр бол юуч байгаа ид шидийн орны газар. Энэ Улаанбаатар хотын хамгийн хүчирхийлэл ядуурл энэ сургууль цэцэрлэггүй байдалтай хамгийн одоо аюултай хүнд нөхцөлтэй газар бол энэ байна. Тэр Улаанжуулалтын хойтлын одоо Баян өршөө орчмын 5 хороо байгаа л та 60-аад мянган хүн байдаг энэ дунд. Тэгээ бид нар бол айгүй өндөр судалгаатай байдаг. Нөгөө бэлэг тараж явж байхад хаана энэ бүртгэлгүй хүмүүс байна гэдгийг маш сайн мэддэг л. Тэгээ Баян зүрх сонгон хайрхан хоёр бол хоёр том цэг байна. Тэгээ сонгон хайрхан дээр сонгоод бүр ингээд замаас нь дээшээ уул руу өсөж жагаад сайн мөнгө өгч орж ирчих шиг байна те. Саяхан бас ичэдийн орон дээр очиж танилцсан. Манай Монгол сургуулийн захирал бидэрт сайн дөө тусламж өгч ирсэн. Яг энэ газар энэ 3 айлын газрыг нийлүүлээд хөдөлж авсан. Энэ анх бол мөнгө байсан ч юм биш ерөөс 12 мянган ширхэг түлхүүрний осрыг сууж байгаад хэлгсэн. Тэрийг гудамжаар яваад энд очиж мянган төгрөгөөр бид нар зарсан. 2 удаагийн cover night гэдэг концерт зохион байгуулад UB Palace тэгээд одоо 10 мянган төгрөгийн такс таслаа. Тэгээд мөнгөний нийш оруулсан. Тэгэхээр бидний анхны хандвийн юу бол би нэг залуучууд сайхан юм их гэдэг зүгээр нэг мөнгө өгөөд гисэн удаа бол байхгүй. Нэг ийм түлхүүрний оср өөртөө авчаач те. Нэг ийм концерт үзчихээч. Тэгээд энэ нь ийм юм хийх гэж байгаа юм аа. Ингээд энэ газар яг жил гаруй өмнө энэ газар бол ийм хоосон хашаа байсан. 6 сарын дараа 6 сар зүтгэсний дараа бол яг саяны байрлал дээр энэ байгууламжийг бол бүтээж чадсан. Энэ 2000 м2 газар 14 байгууламж байгаа. Үнэхээр энэ хугацаанд монголчууд нөгөө олноороо нэгдэж чадаад нэг зүйлийн төлөө зүтгэл ямар их хүч биднэрт байгааг те төр засагт биш зүгээр л бидний мянган төгрөг болоод бидний чин сэтгэлд ямар их хүч байгааг 6 сарын дотор харуулж байгаа. Яг гэр хорооллын нөхцөлд Монголын төр засаг 15-аас 20 жил хийж чадаагүй байгууламжийг 6 сарын дотор Монгол залуучууд, монголчууд, бүх дэлхийн монголчууд хүч хавсарж байгаад энийг хийж чадсан. Энэ бол газар доор маш том ажил хийгдсэн байгаа. Энэ хөр цэвэрлэх байгууламж, худаг те гих мэтэр энэ ямар ч дэд бүтцгүй газар байсан. Одоо бол ингээд нарны эрчим хүчээс тог авдаг. За тэгээд энэ Баян өршөөний амар утаатай газар нэг ч утаа гаргадаггүй, эко шийдэлтэй. За одоо тэр бүх юунууд нь орц гарц бүх газар нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд налуу байрлалтай. За тэгэл одоо эндээ бол Монгол уламжлалын сургууль те одоо спортын талбай ингээд тоглоомын талбай гэх юм. Яг бүх цогцоороо бол ингээд өнөөдөр бол ажиллаж байгаа. Тэгээд энэ наадлынх нь энэ гоё цайз шиг байшин бол хамгаалах байр гэдэг. Цаатлынх нь бол хөгжлийн төв гэдэг ийм хоёр үндсэн байшинтай үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр анх бол энэ эхлэхдээ бас тийм амархан байсангүй. Эхлээд бол хүмүүс толгоонд нь бол буухгүй байлаа. Яаж энэ хоосон шарилжтай хашаанд те хэдэн зуун саяар яригдах ийм юмыг барих гэдэг. Яаж энэ хандвар бий болох юм гээд хүмүүс бол эхлээд бол толгоонд нь ерөөсө буухгүй байсан. А дараа нь бол хүмүүс нэгдэж эхэлсэн л те. Хамгийн анх бол манайх бол үнээр мундаг сайн дурын олон залуучуудтай байдаг. Тэгээ баг нэг 100 залуучууд бол хашаан дээр очсон л да. Бүх зураг төсөл нь бол гарцсан байсан. Тэгээд ингээ очиод мөнгө авахгүй хүмүүс чи хамгийн түрүүнд бол
хогд өгдөг юм байлээ л дээ. Тэгээд за одоо ямар мөнгөгүйгээ зүгээр суултаа нь штэ энэ шарилжаа бидүүлээ нэг сайхан түүч хийгээд. Тэгэл энэ бүх шарилжийг түүгээл тэр нэг тоосго барилгын нураасан юмнаас тоосго ялгаал тэр цаана тавьсан байна. Нэг тоосго ч гэсэн өнөөдөр мөнгө гээл ингээл тоосгонуудыг ялгаал эргэтэй эмхтэйг ингэж зүтгэсэн. Тэгээ энэ чинь нэг ганц хоёрхан цаг болоод дуусчихж байгаа. Тэгээд дараа нь болохоор энэ гудамж нь маш их хогтой байсан. Тэгээ ерөөсөө за энэ хогийг нэг хідүүлээ олоолоо байгаа юм чинь түүчийгээд. Тэгээд нэг хэдэн километр газар нэг хэдэн гудамны хогийг бүгдээрнгийн түүчлээ. Хичнээн шууд аим гарсан байна. За тэгсэн чинь маргааш нь сонгон хайрхан дүүргээс гээ ярьж байна. Сайн байна уу? Одоо энэ 12 цагаас нэг юм медаль зүүхээр боллоо. Медаль гардаж авахаар боллоо. Одоо ингээд ирнөө. Гэхдээ чи юу медаль гэдэг гэж. Энэ фэйсбүүкээр харсан хог төвсөн байна. Одоо тэгээд тэр медалийг зүгээд одоо хаварч явах уу тийм ээ. Тэгээд биднэрт бол яг залуучуудад өнөөдөр тийм нэр алдар, медаль тий одоо нэг тийм цаасан малгай биш. Биднэрт бол бодлогын ийм дэмжлэг бол төрцгөөс биднэрт хэрэгтэй байдаг. Тэгээ яг хоо барилга бол их цаашаа бол гоё үргэлжилсэн. Одоо үнэхээр 12 мянган хүн энд оролцсон байдаг. Ямар нэгэн байдлаар сэтгэл зүрхээрээ, биеэрээ, мөнгөөр те ингээд оролцсон. Одоо энэ 9А ангийн сурагч Номуна гэдэг охин байна. Энэ охин 20 ширхэг зургийг зураад фэйсбүүкээр ичдээ орныг хараад тэгээд урчуудын эвлэл гэдэг газар очиж нэгийг нь 50 мянган төгрөгөөр зараад одоо худалдсан байна. Тэгээд бид нар дээр 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр авчиж хандилж ирсэн. 9-р ангийн хүүхэд ч тийм. Тэгээд нэг зургийг үлдээгээд энэ зургийг би зараагүй маа. Энийг нь тэр хамгаалах хүүхдийн хамгаалах байранд өлгөөрэй гэж бид нар загсан. Тэгээ энэ ямар учиртай зураг вэ гэсэн чинь энэ үнэгнүүд хүүхдийг хамгаалах хэрэгтэй гэж бид нар тайлбарлаж өгч байгаа. Тэгээ 9-р ангийн хүүхэд хүчирхийллийн суурь асуудлыг ойлгоод тэгээд 1 сая төгрөгийг бэлнээр бариад ингээд зураг зураад ирэхэд бол үнэхээр биднээс хаяа асуудаг л та нар юугаар мотивац одоо ингэж те юунаас урам зориг ирч хүч авдаг юм. Ийм л юмнаас бүх урам зориг ирдэг. Яаж ядарсан байсан ийм хүмүүсийн сайхан сэтгэл бол ерөөсөө байнгын биднийг уршин хөдлөх хүч болгодог л. Тэгээ байгууллагууд бол өнөөдөр бас өндөө туслаагүй биш маш олон байгууллагууд энд нэгдсэн. Гэтэ ихэнх байгууллага нь бол ерөнхийдөө нэлээд эдийн засгийн өөрсдөө асуудалтай те бас л хямралд өртөцсөн учиргүй нэг овоочтойсон гэхээс илүү хүнд илүү гарсан зүйлээ биш илүүчилж өгч байгаа ийм хүмүүс бол их нь байсан л та. Тэгээд за анхнаар нь өөрсдөө бас энэ жил эдийн засаг хэцүү байгаа. Гэхдээ ямар ч усыг гаргаад өгье гээл те 75 м-ээс нэг ч төгрөг авалгүйгээр худаг гаргаад өгчээ те. Нэг хадаасдахгүй гээд ингээд яваад байсан. Нуртлын худагийн орчмын хүүхдүүд хадаас цуглуулад бантгаар боогаад ирсэн гэдэг чинь. Энэ болгон бол үнэхээр юу гэдгийг ямар нэгэн байдлаар мөнгөөр үнэлэх боломжгүй те. Угаасаа хандив тусламж гэдэг бол их багын хэмжээ гэж байдаг. Чин сэтгэл гэж нэг юм байдаг. Тэрнтэй адилхан энэ эко цэцэрлэг байна. Хүүхдүүд нь зураг зорсон байгаа. Зорсон зургаа багштайгаа нийлээд хойволдож хагаад аав ээж нарыгаа дуудаад хүчээр шахсан байна. Зорсон зураг. Аав ээж нэртэй. Тэгээд 600 хэдэн мянган төгрөг лөө дээ. Авчирч хандуулж ирсэн. Цэцэрлэгийн хүүхдүүд шүү дээ. Жохон цэцэрлэгийн хүүхд. Хүүхдийнхээ төлөө зүтгээд ирэх үед бол үнэхээр бас маш их гоё. За энэ урлагийн одоо дууд уулдаг тийм ийм гоё хүүхдүүд бол бас концерт зохион байгуулаад ингээл бол нэгдэжсэн. Тэгэхээр ичдийн орон гэдэг бол ерөөсөө мянган төгрөгөөр тийм өнөөсөө нөгөө чадах бүх юмараа нэгдсэн төсөл. Одоо мөнгөгүй нь бие сэтгэлээрээ тийм мөнгөтэй мөнгөөр одоо ийм нэг тоосхтой нэг тоосгороо нэгдсэн. Тэгээ анх бол одоо ингээл барилга ингээл газар тэгшлээд хундаамжтгаал эхэлж ирсэн. Тэр маань нүдэн дээр бол одоо нэг давхар байшин болсон. Дараа нь 2 давхар байшин болсон. Ингээд ирэх үед бол анх за наадах чинь бүтэхгүй дээ та нар наадах ч ястаа баг болсон дээр дэгжсэн хүмүүс. Одоо би яаж нэгдэх вэ те? Би баг хоцорлоо гэж ингэж ирж исэн маш олон хүмүүс бол байгаа л да. Тэр энэ бол нүдэн дээр ил тод бодтой явж исэн. Бид нар бол тэр хандив тусламжийг бүр ийм тусгай хүн гараад ямар хүн юу өгсөн гэдгийг нэг том игнээ явуулдаг. Дараа нь юунд зарцуулж байгаа гэдгийг ингээд шилэн данстай сайттай лантууцыг имэн гэдэг хүмүүс ороод хардаг. Тэгээд бүх үйл ажиллагааг нь өдөртөө хэдэн лайв хийж яг таны мөнгө ингэж зарцуулагдаж байна гэж харуулдаг гэсэн. Энэ үед бол хүмүүсийн итгэл их өндөр байдаг л та. За анх бол энэ чидийн орныг бүр одоо хоосон шарилжтай хашаа байхаас нь өдөртөн зохион байгуулад те өөрсдийнхөө амьдралыг ямар ч байсан нэг хажуу тийшээ авч тавьж байгаа 100% зарцуулсан манайх одоо 4 залуу бол байдаг. Өнөөдөр дөрүүлээ одоо чидийн Америкт ирчихсэн ингээд цуг явж байна. Одоо манай энэ бичлэг хийж байгаа тэлмэн бол 100 айл руу 100 явдаг ажлыг бол одоо хэдэн 100 явсан да ер нь бол тэр ажлыг
нугалсан те бид нар өөрсдийн гэсэн бас нэг юм чадваруудтай те би бинийгээ нөхдөг аж ахуйн юм дээр бол хэлэн маш сайн байдаг. Одоо шинэ манай Батбилэг гээд билгээгээ зураг авч байгаа тийм энэ усны инженер хүн бас энэ сангийн усны ажил 25 сая төгрөгийн үнэлгээтэй ажлыг гэр бүлээрээ 2 сая төгрөгөнд бол хийж өгч ирсэн. Энэ болгоныг бол ингээл хэмнэлт гэдэг бол өөрөө маш өндөрлөлт. Одоо манай Мишель маань бол ичдээ орны удирдаа явж байгаа. Ингээд энэ бүх энэ явсан хүмүүс маань өнөөдөр ирээд ярьж байгаа. Энэ бүхнийг танилцуулж байгаа. Тэгээ фэйсбүүкээр харах одоо нүүрээ хараад те ийм юм болсон шүү. Ийм учиртай ингэсэн те ингээд ярих бол хоорондох ондолд яг хөө биднэрт юм сад бэрхшээлгүй байна гэж юу ах вэ? 8 сард одоо яг энэ ичдээ орн бүр анх байгуулагдахаас эхлээд ичдээ оронд ажиллана гэдэг 6 жил одоо хүүхдийн хамгааллын нийгмийн ажилтнаар сураад тэр Солонгос улсад ерөөсөө тэр олон гахай зоос түүх одоо энийг хийгээд тэр туулайнуудыг оёод ичдээ орны төлөө анх зүтгээд анх санаачлаад ингэ явж исэн Гүл Сараа гэдэг одоо манай ихч байдаг ичдээ орны одоо эрхлэгч болох одоо тийм юутай зоригтой ингээд бүр сураад хурж ирээд ингээ хамтдаа зүтгэж ирсэн ихч маань бол тэр 8 сарын 10-ны үед тэр одоо бас дорнодод хүүхдүүдэд ном бэлгэлэх сайн байсан энд явж байгаа тэр автобусны дугуй буудаад 3 газар дээр нас арахад бол манай тэр Сараа гэдэг ихч маань бол бурхан болсон. За тэгээ. За сайн байцгаана уу. Тэгээд Солонгос улсаас ирээд нэг 7 хонжийн. Тэгээ одоо ичдээ орондоо Солонгос улсаас одоо цугларсан хандийг хүлээж өгөхөөр би ирчгээд байна. Тэгээд би ингээд та нар анзаарч байвал ингээд би ялгаа тус-тусд нь бооцсон байж байгаа. Тэгээ яагаад тус-тусдаа бооцсон учрыг нь би одоо та хэдэд тайлбарлаж өгье гэж бодож байна. Энэ их олон Монголын хүүхдүүдийн бас энэ том аюулыг бас одоо юу гэдгийг ингэж хааж одоо яг тийм одоо орхон боллоо л гэж бид нэр бас боддог. Тэгээд үнэхээр тэр хүн бол бас бурхан шиг тийм хүн байсан. Одоо бид нар бол бөгшөө дурсгалыг хийгээд ингээд нүгэлж байгаа. Тэгээд эмгэн буурал болтлоо ичдээ орондоо амьдрнаа гэж ярьдаг. Тийм станыг сайхан царайнд гэрэлцсэн нэгч маань байсан. Тэгээд биднэрт бол энэ хугацаанд нэг айхтар ядраал те одоо ингээд зовлон гэсэн нэг тийм айхтар юм байгаагүй. Зөвхөн яг хамт явж байгаа тэр багийнхаа те үн цэнтэй хүнээ ингээд чөтгөрхөн тоосоо ялгаад сууж агаад маргааш нэг болох бол маш хүнд том цохилт болдго юм байлээ. Тэгээд бид нар бол илүү сайн хичээх ёстой гэсэн мессежийг аваад бас ажилтдаг. Тэгээд бид нар бас энэ хамтдаа санаалсан явж исэн хүнийхээ нэр одоо зүтгэлийг дуртахгүй мэдээж ярьж болохгүй. Тийм учраас энэ солдат авахтай Гүл Сараа гэдэг ийм хүн бол ичдээ орныг анх хамтдаа санаачлаад явсан хүн байдаг. За бидний энэ үйлчлүүлэгчид бол анханасаа ерөөсөө бэлэн байсан. Тэр гудамд ирснээс хойш ерөөсөө энэ дээр ирээ суугаал энэ хашаа машаагаар ингээл шургаал өө одоо дуусч гин үү мосч гин үү гэх шиг бүр нэг тэднэрт нэг эвлүүлэг тоглоом л харагдаад байх шиг байна. Тэгээд хүүхдүүд маань бол ерөөсөө л одоо тэр чинь 2500 орчим хүүхдүүдэд бид нар шууд одоо нөлөөтэй үйлчлэгээ хийж ажиллаж ш. Тэр номын сан те одоо тэр янз бүрийн тоглоомын талбай тэр гой Монгол сургууль тэр гар урлал те амьдрах ухаан гэдэг энэ болгоо ингэ явж энэ бөмбөө гэдэг энэ хөөрхөн хүүхэд одоо манай хамгийн мундаг уншигч нэг энэ шийд авчраад зоосон чи өөрхий бөмбөг байхгүй нэг юм хөөсөн зэрэг шийдээдс. Тэгээ манай нэг сайн дурын хүүхэд авчиж зургийг аваад фэйсбүүк дээр тавьсан байлээ. Тэгсэн чинь маргааш нь мөнгөөд гээд хайхтай 7 ширхэг бөмбөг. Мөнгөгийн гарт нь өгөөрэй гэдэг хандваар ирсэн. Тэгээд нэг өдөр нөхдөөд ингээд жоохон сахилгагуудаа бүгдээр ингээд суулгаж байгаа. Би нэг лекц уншваа. За одоо энэ ичдээ орн гэдэг нь юм учиртай тий. Энэ бол энэ сагсны талбай бол ерөөсө та нар их тий. Та нар л энийг хамгаална, хайрлна тий. Одоо та нарт л зориулж ах нарын нэг ажиллаж байгаа юм тэгэл баахан юм ярьчаал. Тэгээ бид нар нэг 4 хантай гэр бариад энд чинь ингээд эндээ манаад ингээд ажиллаад байдаг. Тэгээ орой харсан чинь нэг юм болонд нэг юм сүүмэлзэд тэр шийдний дээр авцсан. Тэгээ яваад очсон чинь нэг юм 2 юм толгой байна. Тэгээд толоод хатсан чинь нэг 2 жоох үг шомбоод л ингээд суучиж хийсэн юм байхгүй. Гэхдээ та хоёр чи энэ харанхуй болсон байхад гэртээ харихгүй юу гэж. Бит хоёр одоо хамгаалж ийна гэх. Та өдөр хамгаал хийсэн гэж. Гүй хөөе те. Нөхдүүдээ бүр юм ман зан гээгүй зүгээр ийм ариу гамтай гэж хэлсэн гэж. Одоо 11-ээс дараагийн ээлж гарна гэдэг. Бүр тэг хүүхэд гэдэг угаасаа л тийм цайлган те. Чи одоо шийдэ манад биш хамгаалаад. Тэгээд ингээд одоо бол тэр хүүхдүүд маань бүгдээр энэ тийм мундаг уншигч те. Бүхэл одоо сайхан
За манай энэ сайн дурын залуучуудыг бол ярихгүй өнгөрч болохгүй. Үнэхээр заримдаа ингээд янз бүрийн сайт майт ингээд Монголын залуучууд одоо залах уу, шоуд жин энэ төр ингээд хар бараа юм сонсогдод би бол 100% санал нийлдэггүй. Ягаад тэгэхээр манай ландуун тохиод 21 аймагаас ирсэн 19 сургуулийн 400 сайн дурын хүүхдүүд. Бүр яг комент бичээд лайк дардаг биш. Одоо яг гараад иртээ бодтойгоор ингээд хүрзээ бариад юм хийхэд 400 хүн гарч ирч чаддаг. Үнэхээр мундаг юм сайн дурын юм байна. А энэ залуучууд энэ 3 сарын туршид өглөө 3 автобус дамжаад уул руу өксөөд эрэгтэй эмэгтэйг бүгд тоосго зөөгөөд тэр барилгын халуунд тэр барилгын армтуур тэр олон хог шороо ерөөсө 3 сар нэг удаа 2 удаа ирж болно те 3 сар зогсолтгүй ажилласан энэ хөлт. Нэг ч төрөний цалин аваагүй хоолч идэж чадаагүй. Ер нь бол. Тэгээд энд ажилтдаг байсан. Тэгэхээр энэ залуучуудаар бол үнэхээр их бид нар бахархдаг. Өнөөдөр бид нар дөрүүлээ явж байгаа мэт боловч бид нар 400 залуучуудыг төлөөлж ихтгэл мөрөөдөл түүнийг нь өөрлөж явж байгаа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр Монголын маань залуучууд 18-аас 25 насны голдуу залуучууд байгаа л бид нарыг харахад бол ихтгэл төрж байгаа. Монголын ирээдүй бол өөр байна гэж харж байгаа. Бид нар өөрчлөлтийг хийхэд дараагийн энэ дүүнер маань бол бүр биднээс мундаг байна гэж харагдаж байгаа. Тэгээ сайн дурын хүүхдүүд одоо өнөөдөр одоо ч гэсэн ичэдийн орон дээр ингээл багш хийгээл ингээл цалин мөнгө авахгүйгээр ингээл хүүхдүүдэд туслаад явдаг. Маш олон ландуун төхөөгийн ажлуудыг ямар ч одоо нэр алдар амбиц хөөхгүйгээр ингэж хийдэг олон залуучууд байдаг. Тэгэхээр үнэхээр энэ залуучуудад бол хэр их бахархдаг. Тэрнээс өмнө яагаад энэ залуучууд өнөөдөр ийм мундаг болсон бэ гэхээр тэрнээс өмнө тэр 3-4 жилийн туршид тэр гэр хорооллын тэр хэдэн мянган айлаар яваад тэр олон гуу жалгаар очиж тэр айлуудад ороод тэр өвлийн өвгөнд цасан охин болоод ингээд явж байхдаа тэр түлээ нүүрсгүй тэр үлсгэлэн тэр хэцүү нөхцөлд тэр хүүхдүүдэд бэлэг өгчөөд тэрнээс цааш юм хийж чадаагүй гараад ирсэн учраас тэрэндээ маш их эмзэглэлтэй байсан учраас өнөөдөр нийчдийн орон яагаад хэрэгтэй гэдгийг хамгийн сайн мэдчихсэн нь бол энэ манай сайн дурын хүүхдүүд байна. Тэгэхээр үнэхээр одоо ч гэсэн ландуун тохиод бол ийм одоо олон сайн дурын манай гишүүд гэр бүлийнхэн бас байдаг. За тэгээд фэйсбүүкийнхаа зураг шиг байлдаа нэг үг яваад байдаг те. Энэ арай фэйсбүүкийн зураг шиг биш ээ. Одоо бол бүр фэйсбүүкийнхаа зурагнаас гоё болцсон. Энэ арай дуусаагүй давсан зураг. Тэгэхээр анх энэ нэг скет зураг хийжсэн. Тэгээд тэр нэг манай дээдлийн давхарт офисын нэг ийм зураг төслийн шинэ компани байсан. Тэгээд тэр нэг өдөр орж ирээд за бидний энэ өвлийн өгөмөөгөө болж авч чадахгүй те. Гэтэ бид нар бол зураг зурдаг юм аа. Ингээд барилгын эскиз, ажлын бүх зургийг зурдаг. Бараг 20 хэдэн сая төгрөгийн юм болтгоо. Бид нар энийг бүгдийг өнгөө зураад өгье те. Та нар эхлээд хүнд харуулах зурагтай болох хэрэгтэй. Тэгээд ингээд тэр залуучууд бол хэдэн сар сууж энэ зургийг зурж өгчихсэн. Тэгээд анх эхлээд их сонин зураг зурсан. Ийм хоёр хорон байшаа шиг ийм сонин ядруухан зураг байсан. Үгүй нөгөө ичид мэд маань яач баад чи яагаад ийм сонин ийм хоёр ийм бовисо хоёр байшин зурч байгаа гэж. Үгүй эн чинь харалтаа ганцлаа. Энэ нэг энэ жижигхэн юу болгож чиг одоо энэ хээ болгож чи мөнгө штэ тий. Бид нар чи хандаар хийж байгаа. Тэгээд одоо мөнгөө бодсон ч. Үгүй чи бүр ингээд өөрийгөө 100 тэрбум төгрөгтэй гэж бодоод те хүүхдэд ид шидийг бүтээх чинь гэж бодоол чинь гэж зураах. Мөнгөө төр зур мартчихъя те. Тэгээ бид нар мундаг том юм руу зүтгэж байгаад хэдэн өдөр нь очиж унхаа харъя л да те. Гээд ингэсэн чинь хэд хоногийн дараа энэ зургийг авчирсан. За энэ хамгаалах барийн юм цайз болгочлаа те. Ийм юм учиртай гэдэг. Тэгээ үнэхээр яагаад өнөөдөр нэг асрамжийн төв, хүүхдийн төв, гэр хороолол гэхээрээ л нэг ийм хоёр ийм тоосгон байшин байх хэвээр. Хүүхдүүдэд өнөөдөр үнэхээр тэр кинон дээр гардаг те тэр Disneyland шиг тийм юмыг өнөөдөр тэр гэр хороололд баян уушинд байгуулъя л та гэсэн тийм одоо хүсэл мөрөөдөл байлаа л. Тэгээд үнэхээр одоо бол их гоё. Зуны орой ингээ сууж хахад тэгээд тэр гаражн дээр суучаад ингээ доор тоглож байгаа хүүхдүүдийг хараад ингээ сууж хахад бол бас л нэг хүний аз жаргал байд. Тэгээд сая Дэнерт явж байхдаа би нөгөө мөрөөдлөө ярихгүй одоо тэр энд нэг бисэдэг байгаа тэр 50-60-аад хүүхд ингээ тойроо суучдаг. Айгуу гоё бисэдэг тийм. Тэгээд тэрийг бид энэ баян уушны жижигхэн муви театр гэж болгоно гэж мөрөөдөд байгаамаа. Тэгээд ингээд зуны орой ингээд ийм проектор тавиатай ингэж гаргаад тэгээд хэдийн спикер тавьчаад хүүхдүүдэд гоё кино минь үзүүлнэ. Тэгвэл гоё маяг ярьжсэн чинь Дэнертээс нэг ихч гинт гараа авцсан. Тэгээд дуусчихсан чинь нэг том хоёр хайрцаг бариад ороод ирлээ. За одоо тэр мөрөөдлийг чинь биелүүлэх спикер проектор хоёр нь энэ байна гэж бүр юм. Гадааны яг юм юуны зориулттай. Тим юг зүгээр гэрээсээ яваад аваад ирчихсэн. Тэгээд зөвөр энэ хэдэн хотоор ингээ явж байхад бол үнэхээр монголчуудын маань сайхан сэтгэлтэй үнэхээр хот болгонд ямар гоё сайхан үнэхээр тэрүүгээр цэнэглэгдчихэл энэ олон километр бол явсан. Тэгээд яг хуу
Энэ бол хамгийн өнөөдөр Монгол улсад хамгийн чухал зүйлийг л бид нэр хамтдаа ярилцж байгаа гэж бодож байна. Хүүхэд гэдэг бол те хүүхдийн ирээдүйд бид нэр өөрчлөлт хийн гэдэг бол Монгол улсынхаа ирээдүйн төлөө л бид нар бол явж байгаа. Ингэж бол ойлгож байгаа. Тэгээ ИЧ-ийн орныг бол Лантун дохио ерөөсөө барьж зохион байг одоо Лантун дохиогийн ч их мондагтаа хийсэн юм ерөөсөө биш. Энэ бол бүх дэлхийн монголчууд Монголын 28 аймгийн монголчууд ингэж нийлж бол хийсэн. Бид нар зөвхөн энэ хариуцлагатайгаар үнийг дунд нь гүүр болох гэж хичээсэн. Тэр 8 сарын үед бол тэр малчтын хандив бол ерөөсөө бүр өндөрт тулсан шүү дээ. Эхлээд бол фэйсбүүкээр бид нар чи юу зураг нарративаар гаргах завчгүй дэнд байж. Фэйсбүүкээр дандаа бичин. Тэгэхээр малчд нэгсэн хараагүй юм шиг. 8 сарын сүүлээр ерөөсөө энэ малчд маань хонь явуулж ирсэн. Ах нэг 2 төлөг явууллаа шүү чи даргон дээр тосоод аваад хараа. Одоо тэр төлгийг яаж тосох юм? Ямар ч байсан тэгэл заа гээл ингээл ахаа гээл тэгэл нөгөө нэг төлгөө аваал те тэгээд нөгөө барилгын материал руугаа яриад нэг 2 төлөг байгаамаа энэ хэдэн метр обоо болох уу гээл. Гэхдээ чи яахаараа ингээ обоогоор төлгөөр обоо солиод байдаг хүүхдүүд. Гэхдээ яагаад нөгөө ИЧ-ийн орон ингээд ийм очтой гэж. Тэгвэл би над үнэ шин өөр ярина штэ те. Би хэдэн метр квадратын өнгөө өгье л таа гэл ингээл. Ерөөсөө энэ үнэхээр ИЧ мэт нэг том маш олон айлын хүүхдтэй айлын нэг гэр бүлийнх нь нийлээд нэг тийм байшин барьж байгаа юм шиг юм болж ирсэн. Хаасаагүй хүмүүс мэдчихсэн 100 айл дээр яваал очоод нэг портер ир зогсоол. За анх нь фэйсбүүкээр харцсан тий 2 ирээс яваад үгүй үлдсэнд нь амьдралаа батгах болохгүй гэл. Ерөөсөө энэ болгон энэ үнэхээр ич байсан. Тэгэхээр өнөөдөр бид ийм сайхан зүйлийг өнөөдөр ямар нэгэн төр зэсэг нь болохгүй байна. Эний аав ээжийнх нь буруу, архины буруу гэд ингээ хин нэгэнд буруу өгөөд хүлээгээд суугаад байлгүйгээр хөдөлж чадсанараа бид нар өнөөдөр энэ үр дүн хамтдаа бид нар хийж чадлаа. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа та бүхэн ИЧ-ийн орон зөндөө олон Вашингтон хотоос бол маш их андууд ирсэн. Тэр манай одоо энэ төрийн бус байгууллага маань бас энд байрладаг. Лантун дохио USA гэдэг тэд нар маань зүтгэсэн. Ингээд өнөөдөр бид нар энэ хүртэл нь явуулчлаа. Хамтдаа өнөөдөр үр дүнгээ хараад эхэлчлээ. Удахгүй манай Мишель яг хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байгаа талаар бол та нарт танилцуулна. Тэгээд үүнийг хэдүүлээ үр дүн гартал нь те тууштайгаар үр дүн гартал нь хамтдаа бас явъя те. Бидний эхлүүлсэн энэ зүйл хамтдаа хэдүүлээ үүнийг тууштайгаар одоо бүр энэ хүүхдүүдийн амьдралд үр дүн гараад өнөөдөр ИЧ-ийн орны хүүхдүүд ингээд хаасаагүй амжилт үзүүлээд эхлэх те ийм үе хүртэл хэдүүлээ бас цуг зүтгэцгээе гэсэн ийм уриалгаар бид нар ИЧ-тэй ах эгч болооч ээ гэдээ бас ингээд явж байгаа. Хот болгоноос ИЧ-тэй ах эгч нар нэгдсэн. Өнөөдөр бол бас ИЧ-тэй ах эгч нарын маань та бол олон болсон байгаа. Тийм тэгээд өнөөдөр одоо бүр олон болох байхаа гэж найдаж байна. Тэгээд одоо Мишель одоо маань түрүүн би танилцуулсан. Одоо ИЧ-ийн орон дээр яг фронт дээр тэр бүх хүчирхийллийн кейстэй энэ болгоныг бүгдээрингийн менежмент хийгээд удирдаад явдаг ерөнхий зохицуулагч манай Мишельгээ залуу байгаа. Лантун дохио төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Тэгээд бас яг ямар өөрчлөлт хүүхдүүдээр гарч ийн байшин барих бол эхний алхам. Тэгтэл жинхэнэ ажил бол тэр үйл ажиллагаан дээр эхэлдэг тийм. Тэр зүйл юу болов гэдэг талаар та бүхэн мэдээлэл хуваалцгаулна. Тэгээд маш их баярлалаа. За сайн байцгаана уу. Бүгдэнд нь энэ амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ сайхан хаврын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй одоо нүүр тулж уулзж байгаадаа тун их таатай байна. Монголоос ирсэн 4 залуугийн нэг нь би. Тэгээд бас баяртай байна. Өөрсдийнхөө амьдралын үнэтэй цагаас амралтынхаа цагаас бидэнтэй хуваалцаж өнөөдөр ингэ цаг зав гаргаад ирж байгаа дэсгийн монголчуудад маш их баярлалаа. За би ИЧ-ийн орны одоо ерөнхий өнөөдөр яг ямар байдалтай ажиллаж байна, цаашдаа бид юуг төлөвлөж хүсэж байна гэсэн талаар та бүхэнд бас товчхон мэдээлэл өгье. Сая Жахан маань бас нэлээ одоо үүсэл гарлын талаас нь илүү сайн ярьлаа, явсан процессын талаас илүү сайн ярьлаа. Би Лантун дохиод одоо яг холбогдоод хувь нэмрээ оруулж эхлээд ер нь 5 жилийг ардаа үдсэн байна. Ер нь бол тэрнээс өмнө бид найзууд байсан. Тэгээд найз нөхөрлөлийн одоо бат бөх холбоон дээрээс л энэ бүх ингээд ажил урагшаа явдаг бидний хувьд бол. Тэгээд надаас олон хүмүүс асуудаг найз нөхөд одоо гэр бүл тийм ээ. Одоо эхнэрийн аав ээж нар ч юм уу тийм. Тэгээд чи яагаад ийм ажил хийгээд юм бэ? Ямар ч цалингүй тийм. Энэ чамд яг ямар үр өгөөжтэй юм бэ? Тэгээд над миний хариулт бол их тодорхой. Юу гэхээр би өөрийнхөө хүүхдүүдийн төлөө энийг хийдэг. Яагаад гэвэл бид нэр өнөөдөр энэ миний асуудал биш ээ гэд нүүр буруулах юм бол 20 жилийн дараа миний хүүхдтэй энд хүчрхийлд өртөж байгаа, энд хохирж байгаа хүүхдүүд яг нэг зэрэгцээд амьдрна. Нэг ажилд хамт ажиллана, тийм нэг дугууланд хамт явдаг. Эсвэл магадгүй нэг гэр бүл болохыг бид нар өгөөсгөж төлөвлөж чадахгүй юм. Тэгэхээр энэ бол миний өөрийнхөө хүүхдүүдийн төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж хардаг. Би 3 сарын өмнө аав болсон охинтой. Баярлалаа.
3 сартаа жоохон охин орхиод бас ингээд энэ том ажил хөв нэмрээ оруулаад явж байгаа. За тэгээд эцсийн орон маань бол одоо ерөнхий 2 гол байшингаас бүрдэж байгаа. Энэ хойдлынх нь энэ ирээн байшин маань бол боловсрол хөгжлийн төв. Наадлынх нь энэ байшин болохоор хохирогч хамгааллын төв гэсэн. Яг гол үндсэн 2 чиглэл бол ийм байгаа. Тэгээд үлдсэн хэсгүүд одоо энэ Монгол гэрч чинь Монгол уламжлалын сургууль байгаа. Эцсийн орны. За тэгээд нөгөө Жавхад руу ярьсан кино театр гэдэг энэ спортын талбай. Одоо энэ гараж дээдлээ харуул хамгаалттай хүүхдийн тоглоомын талбайтай арталтай энэ харагдж байгаа хэсэг бол эцсийн орны ажилчдын камп гэж явж байгаа. Өнгөрсөн 9 сарын 15-ны өдөр бид нээлт хийсэн. Тэгээ нээлтэн дээр одоо юу гэдэг чинь төрөмс байгууллагын тэргүүн за өдөртөх зөвлөлийн гишүүд гарч ирээд гоё тооз мууз хайшлаад үг хийлээ гэсэн ийм хөтөлбөрийг юусэн оруулаагүй. Тэгээд энэ төсөл ер нь хүнд зориулагдсан хүүхдэд зориулагдсан учраас хүүхдүүд өөрсдөө тууз хайчлаа гэдэг санаачлал гаргаад тэгээ яг энэ ойр орчмын хүүхдүүд тууз хайчлуулсан нөхдүүдэд гоё хувцас өмсөд маргааш хүрээд ирээрэй гэсэн баг унтаж чадаагүй л ирсэн багт нэ. Тэгээд яг манай эцэдийн орны ойр орчинд амьдардаг хүүхдүүд тэгээ энэ зураг аваад Facebook дээр тавьчихсан чинь тухайн үед нэг хөвсгөлд жорлон нээлттэй хийгээд нэг хотоос нэг 5-6 дарга очиод тууз хайчилж ирсэн зурагтаа энэ нэг жоохон харьцуулагдаад яваадсан. Бид нар бол өөрсдөө тэрийг хийгээгүй хүмүүс л тэгээд яваад байсан. Жоохон бас гэгээлэг мессеж болсон баг. За хойдлын боловсрол хөгжлийн төвийн яг бүрэн ажилчдын бүрэлдэхүүн харагдаж байна. За манай Тэлмэн, Жавха, Билгээ бид дөрөв бол одоо энд ирсэн байгаа. Бид дөрөөс бусд хүмүүс бол яг тэнд одоо фронт дээр ажиллаж байгаа манай ажилчид байна. Өнөөдрийн байдлаар эцсийн орн маань 26 ажилчинтай 26 ажлын байрыг Монголд бий болгосон байна. Эдгээр дундаас бас яг зорилттой хүмүүсийг бид нэр ажлын байраар хангасан олон тийм юу нэ жишээнүүд байгаа. За тэгээ энэ хүмүүс бол одоо нэг ээлжээр бол 20 ажилтнтай нөгөө 24-48 хүмүүсээ нэмгээр 26 болчих. Цэцэрлэгийн багш нар, тогооч, номын санж, гар урлын техникийн эрхлэгч гэсэн хүмүүс байгаа. Одоо энэ манай Базар сүрэн гэдэг бидний бас их сайн найз нөгөө ном чивдэгчтэй холбоо гэдэг төрөмс байгууллагын тэргүүн одоо эцсийн орн дээр бол манай Монгол уламжлалын сургуулийн багш хийгээ явж байгаа. Залуу байна. За тэгээд түрүүн бас Жавхад урдж ирсэн. Эцсийн орн бол одоо энэ тоглоомын талбай, мөн спортын талбай, цэцэрлэг, номын сан, Монгол уламжлалын сургууль тэгээд одоо нэг гар урлын тэнхим гэсэн бүх хэсгүүдээр бол эргэн тойрныхоо нэг 5 хорооноос 5-аас 6 хорооны 2500 гаруй хүүхдүүд эцэгчүүд хурц ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол хүн болгонд хурц ажил тэр гэрэл гэгээтэй зүйлийг хүргэж байгаа энэ одоо хүртээмжний хувьд бол 2500 гаруй хүмүүс хамрагдж байна. Тэгээд тоглоомын талбай гэдэг юм гоё модон тэгээ эко үндэсний үйлдвэрлэгч залуучуудаа бид нэрс хамтарч ажиллаж байгааг ингэж оруулж илаа. За энэ мэдлэгээ болсон маань хүүхдүүд маань энд ингээд хүүхд насанд хүргэж өгдөг галт тэрэг явж байгаад эцсийн орн дээр очиж байгаа юм зураг. Энэ бол хаач байхгүй зөвхөн эцсийн орнд зориулсан дизайныг шилдэг 8 Монголын залуу дизайнерууд энэ дээр гэж өөрсдөө зурж ажиллаж өгсөн. За тэгээд ариун цэврийн өрөөн дээр бол одоо Улаанбаатар хотын ихэнх офисоос харахааргүй ийм цэвэрхэн газарт бол хүүхдүүд маань үйлчлүүлж байгаа. Тэгээд одоогор бол цэцэрлэгт 50 хүүхд явж байна. Яг цэцэрлэгтээ бол үйлчлүүлж байгаа хүүхдүүд нь 50 хүүхд. Энэ ямар хүүхдүүд вэ гэхээр бидний газар худалдаж авсан өдрөөс ахуулаад манай сайн дурын залуучууд эргэн тойрныхоо 3 км-ийн радиуст 2000 гаруй өрхөөс бодит байдлын судалгаа авсан. Яг одоо өрхийн орлого нь хэд вэ? Гэр бүлд нь архины хамааралтай хүмүүс байна уу те? Бүтэн хүн ч юм уу, хагас хүн ч юм уу хинтэйгээ амьдарч ингээд бодит байдлын судалгаануудыг аваад хэд хэдэн настай хүүхдүүд байгааг. Тэгээ тэндээс яг нөгөө хүнд нөхцөлтэй хамгийн хэцүү гэсэн хүүхдүүдээ бид нэр хамгийн түрүүнд нь аваад дараа нь нөгөө нэг аав ээж нь ажил хийдэг мөртлөө хүүхдийг харах хүн байдгүй хүүхдүүдээ ингээд аваад. Ер нь бол ийм байдлаар зорилт хүмүүсээ сонгож авсан. Тэгэхээр энэ хүүхдүүд яг үнэндээ цэцэрлэгийн багш нарын маань хэлж байгаагаар бол ингээд өглөө нүүр гараач угааж чадахгүй ирдэг. Халтаагаал өрөөд ирдэг. Тэр нь одоо эцэг эхийн арчааны асуудал байгаа ч гэсэн яг яахааргүй амьдрал нь тийм байгаа хүүхдүүд ч гэсэн их олон байдаг. Тэгэл багш нар бүгдийн суул зогсоол нүүр гарын угаагаал ангир руу оруулаад явдаг цэцэрлэгтээ. Энэ суултар энэ нөхөр их жижиг яг хүүхдүүдэд зориулсан. За Монгол уламжлалын сургууль бол хамгийн бас чухал хэсгүүдийн нэг. Энд бол монгол хүнийг бүтээх хөтөлбөрүүд явж байгаа. Өв соёл, ямар өв соёл уламжлал байдгийг. За тэгэл одоо Монгол гэрийг хэрхэн ямар дараалалаар барьдаг гэдгийг тоглодог тоглоом байна. Шагаагаар хэдэн төрлийн тоглоом тоглож болдгийг. Одоо оньсон тоглоом хэдэн төрлөөд 9000 гаруй төрлийн оньсон тоглоом байна гэл те. Энэ хичээлүүдийг ингээ зааж өгдөг хүүхдүүд. Аав ээжтэйгээ хамт ирээд тоглодог, үлгэр сонсдог. Тэгэхээр манай Базар сүрэн бол одоо 7 хоногийн 3 удаагийн ээлжээр Монгол уламжлалын сургуулийн хөтөлбөрийг явуулж үн төлбөр мөн тухайн одоо бүс нутгийнхаа хүүхдүүдийг гэж юусоо хязгаарлахгүй
хотын төвөөс ч манай энэ сургалтанд мэдээллийг авчаад ирж суудаг хүмүүс байна. Тэгэхээр энэ бол их бас хүртээмжтэй үр дүнтэй сургалт явдаг. Монгол уламжлалын сургууль гэдэг их 6 антай энэ том гэр бүрэн тоноглогдсон ажиллаж байна. Сайхан эсгийн албан дээрээ суугаад. За спортын хэсэг бол үнэхээр одоо салшгууны хэсэг гоё юм эрзэнэн будгаар будсан шалтай. Манай байнгын спортын үйлчлүүлэгч нар маань болоо энэ 100 баян хөшөө лиг гэж зохионо гэж яриад яваад байгаа. Тэднээс биднийг шүүгч мөгч олж өгөөрэй. Залуучуудын бас хамгийн дуртай хэсэг шөнө орой болтол явдггүй юм дэсэ. За ичидийн орн бол оройн цагаар иймэрхүү байдалтай харагддаг. Гэрэл гээгээ бүх зүйл нь их гоё те. Хашааны хувьд бол жишээ нь бид нэр аюулгүй байдлын үүднээсээ бол нэг блокоор 3 м өндөр хашаа барьж болох байсан ч гэсэн тэрнээс арай илүү мөнгө зарцуулаад ингээд гаднаасаа харагддаг төмөр хашаа хийсэн их гоё хийцтэй. Тэгээ энэ маань бас цаагаараа бодлохтой. Юу гэхээр тухайн ойр орчмынхаа хөршүүдэд ч гэсэн бид нар энэ ад жаргалтай гэрэл гээгээтэй зүйлийг түгээж авах ийм хүсэл биш. Тэрс гаднаасаа харагддаг байл та тийм энд хүүхдүүд инээлдэж байгаа, энд гэр бүлүүдээ гоё салхилж байгаа энэ процесс. Тэгээ нэг өдөр нөхөр ингээд гаднаас хараад те нэг хөрш байна өнгөрөх те. Дараа нь маргааш нь хүүхдэд дагуулж орж ирэх нэг 5 минут болоод өнгөр. Дараа нь бүр салдгүй болтлоо ийм хөтөлбөрөөр хүртэл бид нар ингээд одоо гэрэл гээгээ ус түгээх юм зорилготой. Ийм гаднаасаа харагддаг хашаатай хийж илаа. Тэгээд одоо цэцэрлэгт явж байгаа 50 хүүхдийн эцэг ихтэйгээ бид нэр бүгдэнтэй гэрээ байгуулж ажилладаг. Ямар гэрээ байгуулж байгаа нэхэр та хүүхдээ ичидийн орнд цэцэрлэгт явуулахыг хүсэж ивэл манай ичидийн орны явуулж байгаа эцэг эхийн хурал. За тэгээд лекц, эцэг эхчүүд рүү чиглэсэн уулзалт, гар урлалын сургалт энэ бүх хөтөлбөрүүдийг тасалж болохгүй. 3 болон түүнээс дээш удаа таслах юм бол хүүхд чинь цэцэрлэгт явж чадахгүй болно шүү гэдэг ийм гэрээтэй байдаг. Энэ гэрээ маань 3 удаа тасалж байгаа гол хүүхдийн хөөгд гаргах чинь гэсэн гэрээ ерөөсөө биш. Эцэг эхчүүдийг л хариуцлагатай болгох зорилготой гэр. Тэгээд нөгөө бидний гол зорилго маань бол 50 хүүхд гэж харахгүйгаа 50 гэр бүл гэж харахыг зорж. Тэр нөгөө нэг хүүхд рүүгээ аваад аягаа аваа шидчихдэг те. Хүүхдээ алгадаад авдаг тэр одоо аав ээжүүдийн хандлагын тэр архинаас хамааралтай аав ээжүүдийн хандлагыг бид нэр айжимдаа урт хугацаанд өөрчлөх юм зорилготой явж байгаа. Тэгээ нэг архинаас гардаг юм лекц уншдаг хүнийг авчирч уулзуулдаг. Дээр нь манай энэ хамгаалах байранд ажиллаж байгаа мэрэгжлийн сэтгэл зүйч цаг гаргаад уулздаг. Ийм хөтөлбөрийг бас бодлогоо бол бид нэр хүүхдүүд биш гэр бүл гэж харж илүү хүрээлэлээ. За тэгэл орч гарцсан бүгдээрээ ээлтэй те нөгөө нэг тоглоомын талбай альч байшин руугаа ороход тэрэгэн цэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол нээлттэй. Тэгээ одоо чинь бид энэ хаалга руу зүгээр ингээд бетоны хавтан тавьчих болох байсан ч гэсэн нөгөө л нэг ид шидэ дотроо бодоол за хүүхдүүдийн гоё юм харуулчихсан гэл те гүүр байрсан байх жишээтэй. Тэгэл энийг илүү энэ чинь мэдээж тодорхой хэмжээний зардалтай ч гэсэн за яг хөө барьчих бүгдээрээ гэж зүтгэл ингэжсэн. Тэгээ энэ их гоё ингээд оройд гэрэлтэн хүмүүс энэ нөхдүүдээ шөнө 2 цаг 3 цаг хүртэл эндээс явдггүй юм талтай байсан. За ичидийн орны номын сан бол 10,000 номны хүчин чадалтай номын сан. Одоогийн байдлаар 6,000 гаруй номын фондтой ажиллаж байна. Бүх ном нь картын систем шилжсэн, бүрэн автомат, бүтэн цагийн номын санчтай. Танхимаараа нэгэн зэрэг 40-50 хүүхэд суугаад ном унших боломжтой. Энэ номын сан бол аль ч насны хүнд ч гэсэн үн төлбөргүй үйлчлэл. Тэгээ манай нөх хөөсөн тэр шийдчихсэн мөнгөө гэдэг хүч нь энэ номын сангийн одоо бүр байнгын үйлчлүүлэгч. Тэгээ бараг авраг уншигч болохгүй оны эцсээр тий. Дүүгээ цэцэрлэгтээ өгчөөд өдөржин сууж агаад тэгээд орой дүүгээ аваад явдаг. Мэдхгүй хичээлээ номын санчаас асуугаад. Ингээ үйлчлүүлэгчд маань бол ер нь тодорцсон ингээд байнга эндээ суудаг. Хичээлийг хамгийн гоё орчин энд байдаг. Тэгээ ер нь бол яг баян шин бодит байдал ийм л байлаа л да. Биднийг ирэх үед энэ ичидийн орны 2 гудамжны хойдолд байгаа байдал нь хүүхдүүд ерөөсөө тоох орчин энэ хамгийн гоё хэсэг нь л баг баг. Тэгээ аав ээж нь зарим нь ажил хийгээд яваадаг нь хүүхдийг харах хүн байхгүй ингээл гэртээ үлддэг. Зарим нь бол аав ээж нь архи уугаад алга болчдөг. Тэр ийм нөхцөл байдалд бол амьдарч байгаа хүүхдүүд хэдэн мянгаар тоологдно Улаанбаатар хот. Бид нар яг ийм хүүхдүүдийг зорж очиж тэр ичидийн ууд аянаараа хүрч ирсэн. Тэгээд бидний шийдэл юу гэсэн гэхээр бүгд ерөөсөө хотын төвд нэг ийм оффист суугаад хүүхдийн хүчрхийллийн эсрэг тэмцээгээд ярихаасаа илүү тэр гол дунд нь очиё. Тэр дундаас нь өөрсдөө хамт амьдарч ийм нөлөөлөл үзүүлж иж бид нар өөрчлөлтийг авчрах юм байна. Сэргийллийг авчрах юм байна гэдэг үүднээс ичидийн орны гэр орлын дунд барьсан. Өнөөдөр энэ хүүхдүүдийн байгаа орчин ийм болж өөрчлөгдсөн. Цэцэрлэгт явж байгаа. Саяны хүүхдүүд бүгдээрээ цэцэрлэгт явж байгаа ичидийн орны. 2 бүлэгтэй цэцэрлэг маань бүлэг тус бүр 2 багштай
мэрэгжлийн нэг ахлах багштай туслах нэг багштай. Ингээд хүүхдүүдэд хурж ажиллаж байна. Манай баг бүлгийн хүүхдүүд байна. За тэгээд нөгөө цэцэрлэгийн нээлт өгч ирээд эцэг эхчүүд бол аль хэдийн мэддэг болсон. Тэгээд гар урлын танхимдаа ирээд багштайгаар хэлээд энэ цагаан хэрэглүүдийг бүгдийг өөрсдийн гараараа ойж бэлдсэн байна. За хүүхдүүдэд витаминжүүлэх, амин дэмийн нөхөх хөтөлбөрүүдийг бол бид нэрс багш нарынхаа одоо зөвлөгөөгөөр ингээд байнга хангаад явдаг. Ер нь одоо жишээ энэ хүүхдийн ингээд гар нь хөхөрсөн байна тийм. Ийм үзэгдэл их илбэг байдаг манай хүүхдүүд. Яг л энэ хүчрхийллийн хохирогч болох эрсдэл өндөртэй. Тэгэхээр бид нэр улсын цэцэрлэгүүдээс өөр нэг ичдийн орны бас нэг стандарт юу вэ гэхээр сэтгэл зүйчнэрийнхаа зөвлөгөөгөөр бүх багштай одоо шаардлага тавиад хүүхд болгоны нэр дээр дэвтэр нээсэн байдаг. Одоо бата, цэцгээ те, хуяа гэж. Тэр дэвтэр дээр хүүхдүүд маань хэрвээ ямар нэгэн байдлаар хөхнийц олцсон, шалбарцсан ирвэл тухайн яг тэр үзэгдлийн шууд он сар өдөртөө бүртгэж авдаг тийм бүртгэлийн дэвтэр. Эргээд тэр бүртгэлээрээ бид нэр сэтгэл зүйч нартайгаа хамтраад нөгөө эцэгчүүд рүү орох уулзалт цагийг илүү тавьж өгдөг. Ингээд бас уялдаа холбоотой ажилтдаг бүгдээрээ хооронд. За энэ бол одоо манай гар урлын танхим байна. Эрхлэгч маань энэ байна. Ээжүүд ингээд ер нь бол нэг 20 гаруй ээж, 2 аав сурч байгаа юм. Бүгдээрээ эсхийгээр таавч хийн энд харагдаж байна те. За тэгээд ийм чихмэл тоглоом хийдэг, эмэг зүйлт хийдэг, янз бүрийн декупаж бүтээлүүд ингэж эдгээр гаргадаг. Энэ бол нөгөө нэг орлогогүй гэртээ сууж идэг ээжүүдэд бол хамгийн хэрэгцээтэй хөтөлбөр болж байгаа. Бүгдээрээ суралцаад явна. Дээр нь бас нэг зүйл юу гэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг худалдаалах бас сувгийг бид нээж өгч. Одоо бид дөрөв буцаад Монголд очиод хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг нь бол одоо ичдийн орны брэнд дэлгүүр нээх гэж. Хотын төд ийм 8 м² жижигхэн талбай бид нар түрээсгүй олдоод тэгээд тэндээ бид нар ичдийн орны одоо дэлгүүрийг нээгээд эндээс гарч ирсэн бүтээгдэхүүнүүдийг тэнд худалдаална хотын төв. А тэр зарагдсан бүтээгдэхүүний нөгөө материалын зардал нь хасагдаад бусд мөнгө нь лантун төхөд нэг төгрөж авахгүйгээр эцэг эхчүүд рүү жиглээ. Тэгэхээр эргээд энэ одоо үйлдвэрлэл маань цар хүрээгээд хийх юм бол энэ гэртээ сууж идэг ээжүүд маань орлоготой болж эхэлнэ гэсэн. Ийм хөтөлбөр одоо төлөвлөсөн манай гар урлал амьдрах ухааны танхим байна. За нэг оюутлогоо энэ чинь хажуудаа ажилчдын камптай байдагтай адилхан. Ичдийн орон ажилчдын камптай. Тэгээд бид нар хорооныхоо дарагтаа ярилцж байгаа зөвшөөрөл аваад манай хашааны гадналд ийм нэг талан газар байсныг нь 100 гаруй машин шороо хийгээд ингээд дээгүүр нь эндүү явуулаад тэгээ хүчтгэж байгаад ингээд үер мөрнөөс хамгаалж агаад газар бий болгоод 3 Монгол гэрийг хандвар барьсан. Одоо энд бол зарим гэр бүлээсээ зарим хамт олноос ингээд хандвар гэр авч өгсөн. А энэ гэрүүд ямар зорилготой гэхээр орон гэргүй амьдралын боломж муутай байгаа тэр айл өрхүүдийг бас ажил хийх боломжтой тэр хүмүүсийг бид нэр гэрээр хангаад дээр нэмээд хажуудаа ичдийн оронд ажлын байр хангаж. Одоо энэ гэрүүдэд бүгдээрээ 100-нд галт төлөхгүй, шалнаасаа халаалттай, нүүрс энэ төлөх шаардлагагүй. Ажилчид маань ичдийн орондоо ороод халуун усын дүүшинд орчин, хувцас угаалгын машин угаачдаг. Боловсон ойлд орчдог. Энэ гэрт одоо чинь нэгэнд нь бол 30 орчим насны бидний үеийн нэг бүсгүй байгаа. Цэцэрлэгийн насны 3 жоох охинтой нөхрөө хор тавдраар алдаад нөхрийнхөө эмчилгээнд бүх орон гэр бүх юма зараад тэгээд юу ч хүлдсэн. Хадмуудынхаа хашаанд ингээд амьдарч ирсэн бид нар л өөрсдөө холбогдоод уулзч үзээд бид нар энд нэг гэрт нь оруулсан. Одоо тослох тоогооч хийгээд ажиллаж байна. Хүүхдүүд нь бүгдээрээ ичдийн орныхоо цэцэрлэгт явж байгаа. Тэгээ энэ хүмүүст бол зардал байхгүй хоримтлал үүсэх боломжийг бас энэ хөтөлбөр давхар хангаж өгч. Бас нэг гэрт нь бол одоо 6 эмэгтэй гишүүнтэй гэр бүл байгаа. 3 жоох охин, 3 ээж. Тэгээ тэр гэр бүл бол хүний 8-ны хохирогч гэр бүл олон жилийн өмнө болж исэн. Тэгэхээр тухайн асуудал яг хуулийн хүрээндээ дууссан ч гэсэн ер нь бол дарамт халтанд байдаг. Тэгээ байр түрээс ч амьдарч байгаад үнэхээр боломжгүй болчлаа гэдээ бид нартай бас холбоотой байдаг тэр гэр бүлийг энэ гэрт оруулж ирээд 3 ээж нь гурван ажлын байраар хангасан. Тэгэхээр нөгөө 26 ажилчид дотор маань бас яг зорилтод бүлгийн хүмүүсийг бид нар сонгож авч ажлын байраар хангасан юм тохиолдол олон байна л да. Ингээд өнгөрсөн өвлийн хасах 47 градус хүрсэн хүүтнийг ичдийн орн маань бол барилгын талаасаа ямар ч асуудалгүйгээр давсан. 11 сарын 1-ээс эхлээд бүх хөтөлбөрүүд маань хэрэгжээд эхэлсэн байна. Тэгээ наадлын хамгаалах байр нь одоогийн байдлаар хүчрхийллийн хохирогч болсон 16 хохирогч үйлчлүүлж байна. 16 хохирогч үйлчлүүлж байгаа. Улсын хамгаалалт байрны хүчин чадлыг бол сая бас ярьсан багтаа 108 утасны хойно ажилдаг хамгаалалт байр бол 16 нийт хүчин чадалтай байхгүй. Тэгэхээр манай ичдийн орны хамгаалах байр нь
нэг зэрэг 40-45 хохирогчийг хүлээж авах боломжтой. Энэ доод давхарт бол мэрэгжлийн хуульч, сэтгэл зүйч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан гэсэн 8 одоо ажилтан бүтэн цагаар ажиллаж байгаа. За тэгээд одоо чинь энэ бүсгүйхэд 13 жилийн туршлагатай яг хүчирхийллийн хохирогчтой ажиллаж исэн юм сэтгэл зүйч авах мэрэгжил. Тэгэхээр одоо бидний дундаас яг ийм мэрэгжлийн хүмүүс байхгүй учраас бид нар менежментийн гэрээгээр 22 жилийн туршлагатай хүчирхийллийн үндэсний төв гэж байгуулга байдаг. Монголд хамгаалах байр ажиллуулж байгаа. Эднийхээс мэрэгжлийн боловсон хүчний аваад менежментийн гэрээ хоёр талаасаа байгуулад манайх бол удирдлагаараа хангаад дээр нэмээд цалингийн тавих үүргээ хангаад ингээ хяналтаа хийгээд явдаг. Мэргэжлийн хүмүүс нь хохирогчтойгоо ажилладаг. Ийм боломжийг бүрдүүлж өгсөн байна. Одоо энэ сэтгэл зүйч ганцаарч уулзах өрөө байна. Дээр нь уралгаар сэтгэл засал үзүүлэх юм өрөө байна. Энэ бол одоо хүчирхийллийн хохирогчийг сэтгэл зүйчтэйгээ ажиллаж байгаа зураг. Бид нар одоо паблик тавьдаг зөвхөн уулзалтандаа зориулаад, тайлан уулзалтандаа зориулаад аваад явж байгаа. Тэгэхээр ийм насны хүүхдүүд нөгөө нэг өөрөө ярьж чадахгүй учраас зургаар их нөгөө тухайн кейсээ илэрхийлэх тохиолдол байдаг. Тэгэхээр зургаар илэрхийлэхээс гадна хүүхэд зураг зурж байхдаа хөгжим тоглож байхдаа их тайвширч идэв. Тэгэхээр давхар бас сэтгэл заслын үйлчлэгээ нэг хийгдэж байгаа гэсэн. Ингээд одоо манай хамгаалах байрны хувьд бол эргэн тойрныхоо 5 хороотой, дээр нэмээд сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцтэй, гэмтлийн имлэгтэй эхнэлхс гэсэн энэ газруудаа гэрээ байгуулад одоо энэ хэсгүүдэд бол ямар нэгэн байдлаар хүчирхийл өртсөн хүүхэд ирэх юм бол шууд хэдэн цаг чамаагүй ичээдийн оронд аваачих боломжтой юм гэрээ байгуул ажиллаж байна. Одоо бид нар энэ цаар үрээгээ илүү тэлэхээр бас манай яг энэ хамгаалах байрны багийнхаа ажиллаж байна. Тэгэхээр 24 цагийн ажилтан шөнө 1 цагт ирсэн ч гэсэн хүлээж авах ажилтан эндээ ажиллаж байгаа гэсэн. За тэгээд өнөөдөр бид нар бас 6000 гаруй километрийн замыг туулаад Америкийн 10 хотоор уулзалт хийгээ явж байгаа. Хамгийн сүүлийн хотны дэши болж байна. Энэ бүх хугацаанд энэ олон хандивлагч нартаа талархал илэрхийлж тайлангаа тавихаас гадна бид нар цаашдаа хүчирхийлэлтэй тэмцэх энэ бодит системийг ажилуулахын тулд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна гэдэг хүсэлтийг тавьж явж байгаа. Энэ бол бид нар одоо хүчирхийлэл гарсныхан дараа өста муухай ярагчныг тэгж тамал инг-тэг гэж ингэж фейсбુક дээр орилохгүй жигсаал хийхгүйгээр өмнөөс нь яаж тэмцэж болох вэ? Гарахаас нь өмнө бид нар яаж сэргийлж болох вэ гэдэг л гол ажиллах ёстой систем юм байна. Энэ системийг лантон төхөс санаачлаад Монголын одоо бүх хүмүүсийн хандвар ингээ босгоод явсан. Одоо цаашдаа үйл ажиллагаа явах гол бидний одоо хөшүүрэг маань улсаас дэмжлэг биш байна, өгөхгүй байна. Тийм учраас монголчууд бүгдээрээ нийлээд аваа явъя л гэсэн санаа. Ичээдтэй ахч хөтөлбөр бол та өдөрт нэг хүн $1 хандивлаач гэсэн хүсэлт. Энэ $1 хэр их мөнгө вэ? Америкт бол $50 центээр кола авч ууд юм байлээ. Бид нар ирээд мэдсэн. Тэгэхээр $1-аас илүү мөнгөөр кола авч ууж байна те. Ичээдийн орны хувьд энэ мөнгө нь 2 хүүхдийн бүтэн өдрийн хүнсний хэрэгцээг коврлж чадах үс хэмжээний мөнгө. Тэгэхээр энэ бол тэнд байгаа фронт дээр байгаа хүүхдүүдэд, тэнд ажиллаж байгаа ажилчдад, тэнд хэрэгжилж байгаа тог ус, энэ хэрэглээнд, энэ урсгал зардалд маш том хөрөнгө оруулалт. Тэгэхээр хэрвээ одоо монголчууд маань тийм энэ Америкт амьдарч байгаа монголчууд маань за энэ наад чинь бол Монголын асуудал төр засгийн хийх ёстой. Бидний яхаараа өмнөөс нь ингэх ёстой ингээд бүгд нүүр буруулах юм бол энэ систем өнөөдөр цогсоход хүрээд байгаа л да. Дээр нэмээд бид нар бас тайлан тавьж явж байгаа. Та бүхний одоо төрсөн өдрөөрөө босгосон хандив, за тэгэл нөгөө ивент арга хэмжээнд очсон хандив, тэр нөгөө нэг сүүлд болсон хүүхдүүдийн тоглолтыг очиод таксыг худалдаж аваад үзэж байгаа бол энэ бүх зүйл нь хандив болж орж байгаа. Биднэрт тэр ичээдийн орон дээр ажиллаж үйлчлүүлж байгаа хүүхдүүд. Одоо энэ яг нээлттэй үеийн тайлан байгаа юм л да. 9 сар тэр хүүхдүүд туул цаашлах өдөр бол 1 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй, бодит өртөгтэй юм төв боссон байна. Энд бол одоо жишээ манай нөгөө бэлгээгийн гэр бүлийн хандивсан бохрын сефтигний хандивын хэмжээ нь бүртгэгдсэн байгаа. Тэр болгон бүртгэгдэх ёстой. Нөгөө нэг 2 хонь байна те бүх юмнууд нь ороод ингээ бүртгэгдэл явж байгаа. Үүнээс гадна бодит бэлэн мөнгөний хандив маань 500 гаруй сая төгрөгийн хандив болсон. Энэ дотор гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас 183 орчим сая төгрөгийн хандив орж ирсэн. Энэ дотор 5 бүхний хандив байна.
Тэгэхээр энэ олон итгэл тийм энэ мөнгө одоо шууд бэлэн мөнгө өгч штэ хандив итгэл үйлээ. За энэ залуучууд хийх байхаа гэх. Тэгэхээр энэ олон итгэлийг бид нэр нуруундаа үүрээд энэ төсөл маань хэрэгжээд амжилттай явж байна. Энэ төсөл ямар зорилготой вэ гэхээр төслийн захиалагч маань инхри бяцхан өрсөй. Энэ төслийн санхүүжүүлэгч нь бүгд дэлхийн сайхан сэтгэлтэй монголчууд, гүйцэтгэгч нь Лантон төхөөрөмж юм байна. Тэгэд өнгөрсөн хугацааны энэ 12,000 гаруй хүмүүсийн хандив байна. Дээр нэмээд өнөөдөр бидний яриад явж байгаа та өдөрт $1 хандивж чадах уу гэдэг ийм HD орныг цаашдаа бүгдээрээ хамтдаа авч явахын тулд энэ бүх зүйл дээр манай байгууллага Монгол дахь салбарч төр Америкт ажиллаж байгаа салбарч төр өөрсөндөө тавьдаг нэг шаардлага бол санхүүгийн сахилга бат байдаг. Тэгээ үүнийхээ дагуу одоо энэ олон хүмүүсийн итгэлийг бид нар авч явж байгаа учраас сахилга баттай байх хэвээр. Энэний дагуу Ernst & Young гэдэг одоо аудитын их дөрвийн нэг тийм Монгол үйл ажиллагаас явуулдаг. Эдний Монгол дахь салбартаа бид нэр хэд хэд удаагийн уулзалт хийгээд өнгөрсөн 11 сард хандвар аудитын үйлчилгээ авах юм боломжтой болсон. $20,000 үнэтэй хандвар аудитын үйлчилгээгээ хандвар хийж өгч. Тэгэхээр Монголд бол анх удаа энэ байгууллага төрийн бас байгууллагт аудитын үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдол болсон. Тэрийгээс өөрөөсөө албан ёсны вебсайтн дээр дурдж ирсэн бид ингэж хадгалж үлдсэн. Одоо энэ процесс яг явж байгаа. Бидний нөгөө нэг цемент авсан, тоос авсан тий хаанаас ямар бүтээгдэхүүн авсан бүх баримтуудыг шалгаад явж байгаа. Энэ процесс дууссаны дараа бол Лантон төхөөрөмж байгууллага дээр 98% баталгаатай санхүүгийн аудитын батал сертификат гарч ирэх. Тэгээ биднээс давхар ийм зүйлээ амжуулаад явж байгаа. Энэ бас их чухал хэсэг гэж өөрсдөө хардаг. Ингээд монголчуудын бүгднгийнх нь сэтгэлээр ид шид биелээ, ид шид гэж байдгийг бид нар баталчлаа. Улаанбаатар хотод Сонгон найхан дүүргийн 10 дугаар хороонд бид нар ид шидийн орныг барьсан. Энэ бол Монголын хүчирхийллийн асуудлыг шийдэж чадахгүй. Тэрийг та нарч мэдж байгаа, бид нарч мэдж байгаа. Хамгийн гол зорилго юу вэ гэхээр ид шидийн орн номер 1 гэсэн энэ байгууламжийг ажиллаж байна. Энэ байгууламж иргэн тойрныхоо хүүхдүүдэд хүрч ажиллаж байна. Дээр нэмээд эцэг эхчүүд нь бид нар нөлөөллийн ажил хийж байна. Соён гэгэрүүлэх хөтөлбөрүүд маань амжилттай ажиллаж байна гэсэн системэл батлах гэдэг. Энэ гол мотор ажиллаж байна гэдгийг бид нэр ойрын хугацаанд баталж чадвал ижид агч нарынхаа дэмжлэгээр үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулаад энийг хүчрхийлэлтэй тэмцэх юм суур тэмцэл юм байна гэдгийг баталж чадвал ижидийн орн 21 аймаг 9 дүүрэг дахиад хэрэгцээтэй. Энэ үед нь бол бид нэр системээ баталчаад засгийн газар чагалт үзүүл. Одоо та нар хүүхд рүү чиглэсэн хүчрхийллийн эсрэг бодит одоо энэ ажлыг төсөвтөө суулгах хэрэгтэй байна. Тэгсэн цагт бидний зүгээс тэр ажлын зураг, төсөв, хөтөлбөр, хүний нөөцийн бодлого бүх зүйлэр чинь үнэгүй хангая гэж бардам хэлж байна. Бид нар бүх удирдлагаар чинь үнэгүй хангаж өгье. Та нар зүгээр төсөвтөө суулгаж. Ингээд бүгдээрээ хамтдаа Монголын хүчрхийллийн эсрэг тэмцэе улсынхаа. Бид нар 21 аймагт 9 дүүрэгт нэг нэгийг барьсан байхад бол тэр цагтаа бид нар хүчрхийлэлтэй арай өөр өнцгөөс ярьдаг болсон байна. Арай өөр өнцгөөс. Тийм итгэл залуучууд бидний дотор байна. Тэгэхээр бидний харж байгаа зүйл бол зөвхөн нэг ижидийн орн гэхээс илүү Монгол улсынхаа энэ асуудал руу чиглэж бас харж байгаа юм одоо том амбиц гэж хэлж болох бах тийм ийм юмд бол дотор бас бий илүү томоор харахыг хичээж байгаа бид нэ. Тэгэхээр энэ зүйлийг ажилуулж системийг батлахад л ижидийн агчийн хөтөлбөр маань их хэрэгцээтэй байгаа маа. 2 жилийн өмнө бол бид нэр ажлын зурагч авахгүй, эскиз зурагч авахгүй мөрөөдөлтөд ирж исэн бол өнөөдөр арай өөр бас та бүхэндээ хийх зүйлтэй, үзүүлэх зурагтай тий тайлантай ирж байна. Тэгээ энэ одоо ажил маань бас цаашдаа зогсолтгүй, тасралтгүй үргэлжилж явна гэдэгт тэрэнд нь бас монголчууд бүгдээрээ хүчин зүтгэж хамтарч явна гэдэгт бол бид итгэлтэй байгаа. Тэгээ маш их баярлалаа та бүхэн анхаарал тавьсан. Одоо манай өнөөдрийн уулзалтын маань 1-р хэсгийн төгсгөлд одоо Лантон төхөөрөмж USA төрөмж байгууллагыг тэргүүлж явж байгаа манай залуухан бидний бас одоо уран зориг дэлгэр цогт ах маань бас сүүлийн хэсэг та бүхэнд сэтгэлээ олцох хаа. За сайн байцгаана уу. Бид холон хоног машинаар явлаа. Их хурцсан байлаа. Гэхдээ их сайхан амжилттай зам боллоо. Монголд бидний маш одоо юу хийсэн аудитч. Тийм үү. Хоололгонд монголчууд их сайхан халуун сэтгэлээр хүлээж авлаа.
Тэгээд надад бол их сайхан байсан. Юу гэхээр газар алган явахад лантон тохын залуучууд гэж яриад байгаа байхгүй юу. Тэгвэл би дунд нь явж байгаа байхгүй юу. Тэгээд залуугийн нэг нь бол ингэ намайг залуу гэж хүн хэлэхгүй бодсон байхгүй юу. Тийм болохоор айгүй ирч хүчтэй явлаа. Тэгээд явсаар хагаад одоо дассан газар даавал зүйл дэсидээ ирлээ. Сав хоом тийм ээ. Тэгээд энд бол би ганц үе тайлбарыг гэж бодчих. Яагаад тэгэхээр Facebook дээр тавьсан юмд болохоор хүмүүс яагаад ийм олуулаа ийм ямар зардлаар яваад байгаа юм гэсэн асуулт байгаа байхгүй. Тэр бол мэдээж хүн асуух аргагүй. Монголоос манай удирдлагчдын 4 залуу ирсэн. Энэ 4 залуу бол асар их ажил тэр бүх ажлыг чинь бүгдийн дүүрээс сууж байгаа батсан яг юм залуу шиг. Дэшигээс болохоор манай удирдлагчдын 6 7 залуу бүгдийг явуулсан. Тэгээд бид манай хэд болохоор шаттл руу нисч ирээд шаттлаас эхлээд машинаар явуулсан. Тэгээд ганц хөлгийн Америк хэлсэн зардал боцох зардлын ганц хөлг гэдэг одоо галаа ахын хүү шаттлын бизнесмен залуу шилэн бизнес. Тэр жахвагийн зардлыг дагаад дээр нь бидний шаттлаас Вегас хүртэл бид 12-ны вен түгээс явсан. Тэрний $20,000 дааж хийж ангилж өгсөн. Нико тэрний бэлгээ гурван зардлыг би энд ярьж байгаад манай бизнес залуучуудаа яриад нэгэн зардлыг Чожо Баясаа гэж дааж өгөөд нэгэн зардлыг Бадаа нөгөө Монголын транспорт Бадаа биш Бацух гэж дааж өгөөд нэгэн зардлыг болохоор Чулууны Мэндэ Тэлмүн гэж залуу тэр хоёрыг дааж өгөөд эдгээр зардлыг дааж чана. Америкийнх нь болохоор бүгд өөрийнхөө мөнгөөр баруун үеийнээс чичээд бүгд хамт явж байгаад буцаад ирээд сэдвэрсэн. Тэгэхээр зардлын хувьд бол тийм байна. Яг энэ мэн болохоор өөр тэрбум метр сая одоо өртөгтэй бас том төсөл болсон. Тэр магадгүй хүн бол харт хэрэгтэй гэж болно шүү дээ. Айгүй их мөнгө байна. Тэр айгүй их мөнгө айгүй онлоо гэж бодсон. Тэгээд тэр бол одоо тэрийг бол заашгүй тайлбарлаж шийдэх. Тэгээд энэ төслийг уус манай залуучууд хангалттай ярьсан байна. Энэ бол нэг ганц хичээдэг байгаа юм шиг. Бид нар бол цаашдаа 2-3 төшөө хичээдэг байгаа гэж харж байна. Магадгүй энэ жишээ олоос гарах магадaltaй. Яг л энэ төслийг 2-3 жил усаа гэж хичээж хийсэн. Хамгийн янз зардлаар хамгийн эко байдлаар ерөөсөө бүх юмыг шийдсэн. Одоо тэгвэл эхний нэгийг нь бариад энийг амжилттай 2-3 жил ажиллуулаад монголчуудын төслөжтэй ажиллуулаад энэний дараа бол энийг бол улс хийх ёстой. Яг тэгэхээр одоо иргэд өөрсдөө хандваар ийм бариад улс одоо 21 аймаг Улаанбаатар 9 дүүл дотроо өчхөлтэй орой тэр хүн баниж байхгүй шүү дээ. Лантун тохиолын залуучууд гэрийн даалгаврыг хийж байгаа байхгүй. Хонгор. Гэхдээ оюун нийс нь болохоор гормонтэд өгөхдөө бүр хамгийн оптимальны вариант хийж өгч байгаа. Энэ одоогоор бол сая тэр хүн 3-400 сая доллар гэж тийм ээ. Улс энийг хийх юм бол за нэг 7-8 тэрбумаас наашгүй. Тэг чи мангар олон хүний олон үг болчихдог байна шүү дээ. Тэгээд одоо нэгдүгээр нийгмийн энэ хүчлийн асуудал шийдэн хоёрдугаар бол маш одоо боловсруулах юм гэж байгаа. Тэгээд тэр нь болохоор бид нар ингэ шийдэх хэрэгтэй. 2 жилийн ганц хөлтэй явж байгаа бол зөвхөн хүсэлтээс энэ залуучуудын одоо даалгавраар хүсэлттэйгээ явж ирсэн. Энэ ажил бол аягүй сайн болсон. Монголд маш халуун сэтгэлээр төвлөрч ингэж үлээж авсан. Модлингийн жилийн өмнө би постыг жахын постыг нэг фэйсбүүкээр гаргаад ирсэн харсан чинь энэ жилдээ амжаад нэг барилгаар оруулж байсан гэж бичсэн. Жилийн өмнө 4 сар ихээс хий чинь оны эцэг чинь бид бүгдийг нь барих үүсгэсэн. Тэгээд хүүхдээ өнжүүлэх дөрөв хэлээд аюу амжилттай байсан байхгүй. Тэгэхээр энэ бол маш том прожект. Энийг бол бид нар хийж чадна. Яагаад тэгэхээр өдрийн $1 бол Америкт байгаа хүмүүс бол тийм юм биш. Гэхдээ мэдээж сарын 30 зэрэг $360 гэж мөнгө авч шít. Би бол бид нар уусаа гэж Америкт яаж ажилладаг вэ? Бидний хийж байгаа мөнгийг бол ариун мөнгө гэж хардаг. Энд одоо ямар ч захин, ямар ч одоо найраа, ямар ч одоо тэнгэр, одоо ямар нэг төсвийн юм уу ийм байгууллагын класс юм хөлсөөр гэдэг юм уу? Гэхдээ энийг ингэж бид нар туслахаараа бид нөгөө хараад хайрлаад ирэх хангаа өдөр болгон одоо амьд холбоотой тусалж юм.
гэж би бол тэгж бодож харж байгаа. Тэгэхээр энэ төслийн болоод ерөөсөө гол юм бол одоо бид нар шийднэ гэж би найдаж байгаа. Энээс гадна лантун төхөн залуучуудын хийж байгаа энээсээ дутхгүй маш том үүрэг оройлохыг манлайллын арга гэж байгаа. Нийгэмд манай Монголд одоо янз янзын юм болж бид нар одоо сошиалор их хат ингээд тэгэхээр дандаа л нэг онцгой юм сонсогддог байна. Тэрэн доор нөө хүмүүс судалт болж байна. Лантун төхөд байгаа 400-аад одоо сайн дурын одоо дэмжигч залуучууд бүгдээрээ 17-8-аас 25-аас хөдөлгөөний залуучууд. Тэр залуучууд одоо эргээд манай улсын бидний Монгол улсын ирээдүйг авах яг шинэ юм. Тэд нар маань ийм манлайлалтай, ийм зөв сэтгэлгээтэй бид нар бол нийгэмдээ бол ингэж хандах хэрэгтэй. Бид нар их орондоо ингэж болох юм. Өөрсдийн сэтгэлээ бид ингэж явах хэрэгтэй юм гэдэг ойлгомжтой тохиолдол. Энэ төслөөс тутахгүй одоо том юм шиг бодож байгаа. Одоо үрдүүтэй энэ залуучуудын хийж байгаа. Би бол энэ залуучуудыг өөрөө багш гэж боддог. Бид нар энэ олон жил цалингүй ингэж сэтгэлээ ингэж зүйл хийж байгаа юм ингээд багталтай санагддаг. Манай залуучууд үнэхээр аягүй том үйл явдал төлөвлөж байна. Тэгээд та бүхэн дахиад ирсэнд баярлалаа. Одоо хэдүүлээ нэг видео үзье. Тэгээд та бүхэн яг шийдсэн юмсан бол бид тэгээд хүмүүсээ сайн өгье. Манай улс их оронд янз бүрийн асуудлууд болж байдгийг бид бүгд мэднэ. Ядуурл, хүчирхийлэл, үний найм. Болдгсон бол энэ бүхэнд бид их бага хэмжээгээр мэдээж туслахсан гэж боддог. Гэвч бид хэн нэгэн хүнд хандив өгөөд эсвэл ганцхан удаа тусалснаар энэ бүгдийг шийдэж чадахгүй гэдгийг мэдж байгаа. Энэ бүх асуудалд зөвхөн төр засгаа буруутгасаар юу ч хийхгүй суусаар л байдаг. Гэхдээ энд нэгэн гайхалтай түүхийг ярьж өгье. 2012 оны өвөл жирийн нэгэн залуус өвлийн өвөө болж цасан өгтөнд дагуулсаар ууд дүүрэн бэлгэн бариад хотын захад амьдрах хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг баярлуулах зорилгоор замд гарснаар энэ бүхэн эхлэв. Зүгээр л бэлэг өгөх гэж очисон ч нөхцөл байдал тэдний төсөөснөөс ч аимшигтай сэтгэл өвдгөн дүр зургуудаар өгтөв. Хүүхдүүд идэх хоолгүй, үлэн зэлмэн, өмсөх хувцсгүй даарч ээж аав нь архитан согдурч тэднийг хайхралгүй орхижээ. Иргэний бүртгэлгүй учраас нийгмийн халамжийг хүртдэггүй төр засгийн хувьд мартагдсан эдгээр хүмүүс. Энэ бүхнийг төр засгийн хийх ажил бидэнд огт хамаагүй гэд зүгээр хараад суух нь зарим хүмүүсийн хувьд төвч чадамгүй зүйл байна. Ингээд тэд зүгээр сонсов. Өвлийн өвгөн цасан хөхөд 2015-2016 онд дахин явж судалгаа, тоо, баримт цуглууллаа. Учир нь энэ бүх ажил ганц 2 удаагийн бэлэг өгөөд шийдэгдэх асуудал биш байлаа. Хүчрхийлд өртсөн хүүхдүүд тэр орчиндөө байсан. Энэ хооронд тус байгууллага хүүхдийн хүчрхийллийн олон кейсд очирч, олон бэрхшээлтэд тулгарч, тэдгээртэй тэмцэх явцдаа гарц шийдлийг хайсаар байна. Ингээд тэд хоримтлуулсан туршлагатай тулгуурлан хүүхд хамгаалал, хөгжлийн төв байгуулах нь хамгийн үр дүнтэй юм гэж шийдээд энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд түүнийг эд шидийн орн гэж нэрлэжээ. Тэд эд шидийн орноо дотроо төсөөлөн, мөрөөдсөөр танд босох ажлыг хийж эхлэв. Анхандаа бүжгүй мэд тоотой төсөв гарч байлаа. Америк, Канада, Солонгос, Япон, Англи, Швед, Швейцар гэх олон оронд амьдарч суугаа монголчууд болон эх орондоо байгаа монголчуудаас нийт 531 сая төгрөгийг бэлэн мөнгө цуглуулж мөн 669 сая төгрөгийн эд материалын хандив цуглуулж чадлаа. Энэхүү эд шидийн орн 5 сарын дотор баригдан нээлттэй хийж чадсан. Энэ бүх бүтээн байгуулалтад 50 орчим сайн дурын ажилтан шаргуу ажиллаж 1500 орчим хүн барилгын ажилд халуун сэтгэлээр тусалж 12,000 гаруй сайн санаад сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив тоосго бүрт нэг нэгээр шингэж боссон юм. Одоогоор Баян хушуур баригдсан тус газарт боловсрол хөгжлийн төв, хохирогч хамгааллын байр бүхий 2 үндсэн барилга байна. Улсын хамгаалалт байрнаас даруй 2 дахин их багт амжтай. Үүнээс гадна хүүхд хөгжлийн төвд 50 хүүхэд цэцэрлэгт явж номын санд хүүхэд дуртай ном уншиж, Монгол өв соёлын хичээл заалж, шагаа, оньсон тоглоом зэрэг Монгол наадаа сурч, сагсан мөв тоглоомын талбайд хөгжилдөг. Харин эцэг эхчүүд архины хамаарлаас салах гэж хичээн
гар урлал амьдрах ухааны сургалтаар хөгжиж байна. Ичидийн орн одоогоор 26 ажилтан ажиллаж 100 гаруй үйлчлүүлэгчтэй болоод байна. Тус төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой авч явахын тулд урсгал зардал, ажилчдын цалин, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг асуудлууд бидэнд байсан. Мөн хотын хамгийн ядуу хоёр дүр тус загвар моделийг ашиглан дахин ичидийн орнд байж олон зуун хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хөгжиж боловсрох гэрэлт орчин бүтээн байгуулж хүрч ажиллахаар төлөвлөж байна. Ийхүү тогтвортой үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ шаардлага байсаар байгаа бөгөөд үүнд ичидтэй ах эгч нарын хувь нэмэр үнэлж барахшгүй их юм. Эх орноос хол ажиллаж амьдарч байгаа танд Монгол орны хөгжил тэр тусмаа Монголын ирээдүйн хүүхдүүдийн хөгжил хамгаалалд бодиттой үн цэнтэй хувь нэмэр оруулахыг уриалж хүсэж байна. Та ичидийн оронд өдөрт $1 хандуулахыг хүсвэл яг одоо дараах хаяг руу орж илүү их мэдээлэл авч мөн дансаа холбоорой. За баярлалаа. Бүгдээрээ одоо хамтдаа урсгалын зураг татуулах. За дараагийн хэсэг рүүгээ орцгоё. Тэгээ sign up хийх хүмүүсээ үйл манай залуучууд бүрэн бүрэлдэхүүнээр энд үйлчилж байгаа. За бүгдэнд нь маш их баярлалаа. Яг хүүхэд хамгааллын одоо чиглэлээр харилцажсэн юм хүн байна. Тэгээ би өнөөдөр бүр энэ хүмүүс үнэхээр одоо биширч хүмүүстэж ингэж үнэхээр энэ залуучууд энэ чиглэлийг бүтээж байна. Үнэхээр би яг юм чиж байгаа гэхээр одоо 90 оноос хойш 2000 он хүртэл одоо засгийн газрын хүүхэд хамгааллын ажлыг би хариуцж ирсэн хүмүүст энэ хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо гэдэг нь бүрдүүлэлтээ үнэхээр бид нар чадаагүй. Одоо энэ залуучууд яриад байгаа систем гэж яриад. Тэгсэн энэ залуучууд 10 жил бидний тэмдэглэегүй юм. Бид нар өшөө улсаас цалин аваад төсөв аваад нүүбийн хүүхдийн сан гэж одоо нүүбийн том байгууллагын төслийн мөнгийг аваад өшөө Норвегийн хүүхдийн сан, Английн хүүхдийн сан гэдэг 20 гаруй олон улсын байгууллага Монголд шилждэг энэ хүүхдийн байдал туслах өчнөө сая долларын төсөл өгч ирсэн. Дээрээс нь энэ дэлхийд даяар хүүхэд хамгааллын чиглэлээр ямар арга зүй байна тэр бүгдийг арга зүйн зөвлөгөө өгч ирсэн. Ийм бүх юмыг аваад бид нар тэр хүүхэд хамгааллын тогтолцоо гэдгийг яг жинхэнэ хүүхдэд хүрсэн ач холбогдолтой тийм байдлаар бий болгож чадаагүй. Тэгэхээр би энэ хүүхдэд хийсэн юм. Жил хүрхгүй хугацаанд энийг хийсэн биш. Энэ бол ич, үнэхээр ич. Би энэ одоо хаанаас юм гарч ирвэ гэдэг үнэхээр гайхаж. За би мэрэгчлийн хүний би үнэхээр одоо энэ залуучуудын өмнө ичж байна. Би ичж байна. Би 10 жилийн өмнө хойноос өөдөлтөд юу ч хийж чадаагүй юм. Тэгээ би яагаад энэ төсөл ийм мундаг амжилттай. Энэ залуучууд ингэ зүгээр процессыг ингэ ярьж байгаа юм шиг мөртлөө. Ерөөсөө би ингээд зам шүүмжчих юм гарах нь уу гэдэг ингээд гоцчих юм гарах нь уу гэдэг ямар ч өөс юу аа үнэхээр одоо миний хэмжээ. Чин хүүхдээ ажиллах арга зүй гэдэг чинь бас тодорхой амжилттай арга зүйтэй юм зүг. Одоо бодлогод нөлөөлөх олон нийтийн оролцоо яаж хангах уу? Санхүүгийнхаа механизмыг яаж бий болгох уу? Хүүхдийг гэр бүлд нь яаж төвлөрүүлэх үү? Тэр гэр бүлээс найз олоход гэр бүлчгүй байх хэрэгтэй тийм ээ. Олон нийтийн хандлагыг яаж өөрчлөх вэ? Маш олон юм арга зүй байдаг. Гэтэл энэ хүүхдүүд энгийн ярьж байгаа юм шиг мөртлөө тэр мэрэгчдийн хандлагууд эдний ярианд ингээд бүгдэнд нь орж ирж байна. Бүгдэнд нь орж ирж байна. Хамгийн гол энэ хүүхдүүдээс би мэдэрсэн юм бол хүүхдийн сэтгэл зүй, хүүхдийн тэр оюун ухаан, хүүхдийг хайрлах сэтгэл энэ залуучуудын нүдэнд би бүр үнэхээр уйлмаар санагдаж байна. Мэднээс нь мэдрэгдэж байна, ярианаас нь мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ залуучууд үнэхээр Монгол улсын хүүхэд хамгааллын тогтолцооны түүхэн шинэ үеийг нээж байгаа гэж ингэж би хэлэх гэж байна. Энэ бол би хамжсан гэх нэг хүнтэй анх уулзаад тэгээд энэ санаа төрсөн. Энэ бол хүний бол агуу чанар. Ямар нэгэн байрнаас юмыг мэдэрч аваад тэрийг сэтгэлээр ингэж боловсруулаад тэрний төлөө зүтгэх нь мэдэрнэ гэдэг бол энэ бол агуу чанар. Дараа нь би хэрвээ андуураг бол нэг
нөгөө гусаа массажны зарыг бодомжнаас аваад хогийн цаврыг яваад байсан тийм. Ингээд ийм залуу би ингээд ичнэгээр ингээд таних юм байна. Тэгээд би одоо гам жахсан гүнхээр хэлмээр өөрөө энэ бүгд ий шийдвэ. Би одоо үнхээр энэ залуучуудын сэтгэл ингээ харахад ерөөсөө энэ ямар залуучууд юу хийх гэж байгаа хүмүүс өөрийнх зан чанар юу гэдэг нь ерөөсөө үнхээр мэдрэгдэж байна. Тэгээд та бүхэндээ үнэхээр амжилт хүсье. Их чинь энэ хэрэгт одоо тэрээр нэмэр болж чаддаг болвол тийм өшөө мэрэгжлийн үүднээс ярих юм бол би тэгтээ та нарт би хэлэх үг авах та нараас сурах юм айгүй их байна тий. Тэгээ та нартай баярлалаа энэ бүх хүмүүсийн нэрийн өмнө. Би ч гэсэн бусдад байгууллага барих нь бас тусах ёстой хүн гэж бодож явдаг байсан байхгүй юу. Тэгтэл хойд мөн цэцэг гэдэг хүнээ харахаар би бодчихсан байхгүй. Би өөрөө айлын олон хүүхдийн нэг. Миний ээж аавнууд бас олон хүмүүсийн хүүхдүүдтэй айлдаг хүн учраас надад Монголоор дүүрэн гэж хэлэх хэцүү те. Айгүй олон ах トゥ нар байгаа бол тэр дунд надад хувьас гэргүй байгаа миний ах トゥ нар дотор байдаг. Тэ тэдний модс одоо бас айгүй амьдрал хэцүү хүмүүс байна. Тэгвэл би тэднэр тусах чадахгүй байж би бас ингээд мөнгө явуулаад надад хэцүү сарын 30 жилийн 300 чарт намайг гэсэн хүмүүс би одоо айгүй олон хүмүүсийг таамаглаж явах Монгол руу мөнгө явуулаад хичээгээд явдаг. Тэгэж бодоод би хүмүүсийг гэдэг талаас би тэгэж оролцоогүй. Би байгууллагаар дэмжиж гэж сайхан ярьж хүчтэй залуучуудыг дэмжиж гэдэг утгаараа л явж байсан. Би сая өнөөдөр Монголд очиж үзчихээ. Миний ах トゥ нар юм байсан ч гэсэн энэ байгууллага бас өгөн дэмжих зүйтэй. Би өөр бэрэж гэсэн очиод туслахсан, таатагт нь очиод хоолыг хийцгээсэн. Өөр тэр талбайд болж байгаа дэлхийн янзын тэр цуглаанд бас би чадхаа мөргөөд очихсан гэж бодож байсан. Одоо би өөрөө чинь хүмүүсээ чи би кофе өдөр болго уудаг штэ. Тэр кофе чи юу гэж байгаа юм. Манай Монголд бас кофе уудаг би хардаг. Тэгвэл юу нэгээр доолор юм бэ гэдгээр та нар бодтоор хийчих юм бол бас миний мөнгөс гэдэг намайг зэрэг бодол цассан юм аа. Яг би кофе уудаг бол ууж чаддаг юм. Би яг нэг долларыг би тэр өдөрт нэг долларыг өгч чадахгүй байгаа гэж бодсон юм аа. Өдөрт нэг доллар гэж бодохлоор өгч болдго юм байна. Сажилын 360 гэж бодлоор хэцүү байдаг юм байна гэдэг би өөрөө тэр мэдэрсэн учраас 360 нэр миний ах トゥ нарт 360 тол их юм болно шүү дээ. Тэгэхээр зүгээр л нэг таалж өгье гэж та нар минь бодож ажиллах юм бол бас энэ сайхан залуучуудын ажиллагаас дэмжих гэдэгээс болох юм байна шүү. Туслах юм байна шүү гэдэг би зөвхөн хэлж байгаа юм. Мэдээж та нар өөрсдөө сонголттой юм шүү дээ тийм ээ. За сонсон баярлалаа. Хайртай.